За сайн байцгаана сонсогчдоо та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Америкийн нэгдсэн улсын Сан Франциско хотоос тэгшээ. Болон Монгол Улсынхаа нийслэл Улаанбаатар хотоос дэгийг мэдчилж байна. За сонсогчдоо 2025 оны шинэ оны мэнд хүргэе. Тэгээд хамгийн эхний дугаараа та бүхэнд танилцуулгад бэлэн боллоо. За тийм байна. Шинэ оны мэнд хүргье. За битэр шинэ оныхоо дугаараар тэгшээгийн санал болгосон маш сонирхолтой The Culture Code гэдэг нэртэй 18 онд бичигдсэн ийм бестселлер номыг сонгож аваад тэгээ та бүхэндээ танилцуулахад бэлэн болоод сууж байна. Энэ ном маань бол ер нь тэгээд багийн уур амьсгал ач холбогдол өгдөг компанийнхаа соёлд анхаардаг хэн бүхэнд багаар ажилладаг хэн бүхэнд маш чухал мессежүүдийг олон гой сонирхолтой жишээнүүдийг танилцуулах юм ном байгаа. Зохиолч маань болохоор Daniel Coyle гэдэг хүн бас өөр босод бас бестселлер болж байсан номуудыг юм бичижсэн ийм хүн байна. Ном маань ерөөхдөө үндсэн 3 том хэсгээс бүрдэж байгаа. Тэгээд энэ чинь 3 тийм скил буюу одоо чадварыг хэрхэн багтаа суулгах вэ гэдэг тухай ерөөхдөө яриад явна. За тэгээд бид нар тухай хоёр уламжлалсараа тэгээд хуваагаад ингээд яриад явах болно. За тэгээд ном руугаа орохоос өмнө уламжлалсараа бас спонсор одоодий Think Pharma Quality for your health made in Germany таны эрүүл мэндийн чанарыг Германд үйлдвэрлэв. Think Pharma. За тэгээд сая хэлсэнчлэн ном маань хэрхэн чихрэг соёлтой компанийг бүтээх вэ? Хэрхэн хүчрхэг багуудыг бий болгох вэ гэдэг талаарх ном байгаа. Маш олон баялаг, сонирхолтой тал бүрийн салбарын жишээнүүдээр баялаг ийм ном байна. За хамгийн ихний хүчтэй багийг бүрдүүлэхэд чухал байдаг одоо чадвар гэхүү те шинж чанар бол аюулгүй байдлыг бий болгохоо гэдэг ийм хэсэг байгаа. За тэгээд энэ хэсэг маань хүчрхэг баг гэдэг ямархуу шинж чанаруудтай байдаг талаар ерөөхий танилцуулгыг та бүхэнд хүргэх болно. За ном маань нэг чигээр хэлтгэлтэй сонирхолтой жишээ байдаг. За тэр жишээн дээр нэгэн одоо уралдаан байдаг юм л да. Одоо уралдаан заарсан юм байна. За тэр уралдаан дээр хоёр тал байсан. Нэг нь болохоор алдартай их сургуулиудын оюутнууд, бизнесийн сургуулийн оюутнууд оролцсон. Нөгөө талд нь болохоор цэцэрлэгийн хүүхдүүд байсан. За тэгээ энэ хоёр юугаар уралдсан бэ гэхээр тэднэрт нэг ийм чанаагүй спагетти, тэг спагетти гоймон тэгээд маршмеллоу нэг шигэг за тэгээ хэдэн метр скотч гэдэг ингээд юмнууд өгсөн. Ганц л түрэн байгаа тэр нь болохоор энэ нэг шигэг маршмеллоу нь хамгийн дээдэлтэй байх ёстой. Тэгээ та нар энэ одоо чанаагүй спагетти гоймонгуудыг ашиглаж агаад хамгийн өндөр ямар нэгэн зүйлийг л бүтээх ёстой гэдэг тийм даалгавар өгсөн. За тэгээд хугацаа ихээсэн те. За энэ туршилтыг бол маш олон удаа хийсэн гэж байгаа юм. За тэгээд туршилт болгонд мэдээж хэрэг нөгөө алдартай их сургуулийн оюутнууд бол хоорондоо багаараа ярилцсан, стратеги боловсруулсан, төлөвлөгөөгөө гаргана, үүргээ хуваарлана гэд олон чухал зүйлийг хийж байгаа. Тэгээд ажилдаа ордог. За тэгээ нөгөө талынх нь цэцэрлэгийн хүүхдүүд болохоор юу ч юм ярихгүйгээр шууд л ингээл ажилдаа ороод тоглоол бүтээгээл эхэлдэг. За тэгээд бид нар бол хувь хүнийх нь ур чадварыг харах юм бол мэдээж хэрэг одоо их сургуулиудын оюутнууд бол хамаагүй өндөр чадвартай багаар ажиллах туршлагатай байгаа шүү дээ. За энэ их сургуулиуд бол Стэнфордын их сургууль, Калифорний их сургууль, Токиогийн их сургууль гэх мэтлэн алдартай их сургуулиуд байсан. За тэгэнгүүт сонирхолтой 10 удаа энэ туршилтыг хийхэд дандаа цэцэрлэгийн хүүхдүүд ялаад байсан. Цэцэрлэгийн хүүхдүүд оюутнуудаас 2 дахин илүү өндөр ийм бүтээл хийгээд байсан. Тэгэхээр энэ жишээнээс зохиогч маань юу хэлхийг хүсэн бэ гэхээр хувь хүний ур чадвар гэхээс илүү багаар ажиллаж байгаа тохиолдолд багийн гишүүдийн хоорондоо хэрхэн харилцаж байгаа, хэрхэн ухаалгаар хамтарч ажиллаж байгаа нь хамгийн чухал байдгаа гэдгийг хэлэх гэж оролцсон. За тэгээд багаар хэрхэн ухаалгаар ажиллах талаар би одоо ингээд танилцуулаад явъя. Бас л нэг туршилтаар хэлдэг. За тэр туршилтан дээр болохоор 40 гаруй юм баг байсан тий. Баг болгон 4 үнэтэй юм. За тэгээд тэнд нэг юм bad apple буюу муудсан алим нэг шиг хүнийг ингээд бусад хүмүүст мэдгэлгүйгээр оролцсон юм л да. Тэгээ энэ хүн маань яадаг вэ гэхээр багийн ур амьсгалаа эвдэх зорилготой. Ерөөсөө эсэргүүцдэг, хойш суудаг, эсвэл гутардаг янз бүрийн зан үйлдэлүүдийг ингээд баг багаар гаргаад идэг.
тим нэг мууцсан айлм гэж нэрлсэн хүний оролцож байгаа юм. За тэгэнгүүт 40 багаас 39-т нь энэ мууцсан айлм ажилласан. Тэр хүн ороод ерөөсө багийн урамсгалыг эвдээл багийн бүтээмжийг бууруулад байсан. Тэр мууцсан айлм орохоос өмнө байсан багийн бүтээмж дандаа мууцсан айлм орсны дараа буурч байсан. 40-оос 39 нь. За гэтэл ганцхан багт ерөөсөө энэ хүн нөлөөлж чадаагүй. За тэгээ энэ багийг ажиглангууд энд сайн айлм байсан юм байна л да. Тэр нөгөө мууцсан айлмыг ороод нэг юм нөгөө ааш харан шангаа гаргаад эхлэнгүүт нь тэрийг нь ерөөсөө эргээр хүлээж аваад за чамд юу хэрэгтэй чиний бодол санаа биднэр чухал байна. Санааг яаж тусгуул зүгээр үү? Бид нар хамт багаараа яаж энэ үр дүнг авчрах уу гэх мэтчлэн тэнд нэг юм зүгээр бага манлайлдаг, удирддаг, зохицуулдаг нэг тийм сайн айлм гэж нэрлэдэг байгаа юм л да. Тийм хүн тэр ганцхан багт байсан байна. Тэр хүний ерөөсөө л өгч байгаа мессеж нь хүн болгоны үзэл бодол нь санаа нь чухал байна. Бид нар энд хамтдаа байна. Бид нар энийг хийж чадна гэдэг тэр итгэлийг бид энд хамтдаа байна. Энэ баг бол аюулгүй бид урагшилж чадна гэдэг тэр аюулгүй мэдрэмжийг өгч чаддаг тийм нэг хүн байсан. Тэрний ачаар мууцсан айлм орсон ч гэсэн тэр багийн бүтээмж унаагүй илүү сайжирсан. Ер нь ингээд хүчрхэг багуудад те ямар шин чанарууд байдгүй гэхээр ерөнхийдөө тэр баг хоорондоо нэг гэр бүл шиг цангидсан гар шиг байж чаддаг. Тэдний нэгэ найзууд эсвэл одоо хамтран ажиллах гэж тодорхойлохоос илүүтэйгээр бид нэг гэр бүл гэж тодорхойлох нь хэлбэг байдаг юм байна л та. Тэгээд тэднэрт гэр бүлүүдэд байдаг шиг шин чанарууд байдаг. Жишээлбэл тэр маш ойрхон харилцдаг, нэг рүүгээ нэгийнхаа нүд рүү харж ярьдаг. За тэгээ нэг нуршуу яриатай биш богинохон хүүлбэрээр харилцаж байгаа боловч хошин яриа хэлдэг ч юм уу те нэгнийхээ яриаг тасалдахгүй сайн сонсдог тийм маш их эрч хүчтэй энергитэй багууд байх нь хэлбэг байт юм байна. Хамгийн их одоо нийтлэг 3 шинж чанар байна л та. Нэг нь болохоор бид нар энд хамтдаа байна. Бид нар нэг нэгнтэйгээ холбоо харилцаад бидний хувьд энэ холбоо харилцаа гэдэг маань аюу үнэтэй, үн цэнтэй чухал зүйл гэдэг тийм мэдрэмжийг авдаг хүмүүс. За хоёрт нь энэ багийн гишүүн болгон чухал, энэ багийн гишүүн болгон үн цэнтэй гэдэг аюулгүй мэдрэмжийг авдаг. За гуравт нь бид нар адилхан зүйлийн төлөө, бид нар адилхан мөрөөдөл зорилгын төлөө хичээж байгаа гэсэн тийм мэдрэмж. Ийм 3 шинж чанараараа эдгээр хүчтэй багууд адилхан байдаг юм байна. Хүн чинь бол ер нь сүргийн амьтан гэж ярьдаг шүү дээ. Энэ сүргийн амьтан гэдэг энэ тархинд байдаг, ухамсаргүй тархинд байдаг мэдрэмж бол бүр хэдэн зуун мянган жилийн өмнөөс угаасаа байсан. Ягаад гэхээр бид нар чинь сүргээрээ л амьдрахгүй бол амьд явах баталгаа байдгүй байсан. Тийм болохоор нэг нэгнтэй илүү холбоо хамааралтай, нэг нэгэндээ итгэж найдсан багаар ажиллахгүй бол болдоггүй. За тэгээд нэг нэгэндээ хэрхэн харагдах нь бас маш чухал ийм амт юм байна л да. Энэ сүрэгт аюулгүй байна, энд бид үнэлэгдэж гин, үн цэнтэй байна гэдгээ мэдрэх бол маш чухал байдаг. Тэр нь багийн хамт олонны бүтээмж нь маш чухал үүрэг ролтой байдгаа гэдгийг зохиогч минь жишээгээрээ тайлбарлаж байгаамаа. Зохиогч минь бас нэг жишээг өгтгөлтөө энэ дээр болохоор Google-ийн жишээ байна. Бид нар чи мэдэн штэ Google бол ихэнх орлогоо зар сурталчилгаанаас олдог. За тэр зар сурталчилгааных нь одоо машин болсон AdWords гэдэг програмаа анх тэд хөгжүүлж ирсэн юм байна. Энээсээ хамаг ашиг орлого олдог болсон гэсэн үг тийм. Тэгэхээр энэ AdWords гэдэг програм нь эхэндээ маш их алдаа заадаг. Тухайн үедээ өрсөлдөжсэн Overture гэдэг компанитайгаа харьцуулахад ерөөсөө маш муу үзүүлэлттэй. За тийм байсан байна. За тэр үед нь Google-ийн үүсгэн байгуулагчдын нэг Larry Page болохоор энэ зар сурталчилгааны програм нэг л болохгүй байна гэд бохимдаад тэгээд компанийнхаа галтгооны самбар дээр нь бичээд орхисон байл та. Тэгээд тэрийг санаандгүй цаагаа явж байсан нэг инженер нь харангуйтаа за би энэ дээр юу хийж болох вэ гэд бодож явснаа гинтгэл санаа орж ирэл. Тэгэл хинээс ч ямар зөвшөөрөл асуухгүйгээр тэр програм дээр өөрөө хагас амтсанаар ажиллаж эхлээл учрыг нь олцсон юм байна. За тэгээд нөгөө маш бүтээмж муутай ажиллахгүй байсан нөгөө програм чинь энэ залуу ажилласнаас хойш тэр алдаан засагдаад өмнө нь жилд одоо 6 сая долларын ашиг олж өгчээсэн бол тэр алдаа засагданаас хойш жилд 99 сая доллар олж өгвэз ийм мундаг хүчин чадалтай өндөр бүтээмжтэй програм болж чадсан юм байна. Тэгэхээр зохиогч маань энэ залууг бол Google-ийн баг аврагч те маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн гэж нэрлэдэг байгаа байхгүй. Гэтэл сонирхолтой нь энэ залуутай зохиогч маань ном бичиж байхдаа уулзаад чи ингээд
Google-ийг аварснаа мэдчихэв үү? Яаж энэ санаач орж ирсэн бэ гэдэг асуусан чи юу санахгүйсэн. Би тийм хийсэн бэлээ, яасан бэлээ гэд. Тэгээд ингээд чи ингэсэн гэж байсан штэ. Larry Page чамайг ийм үүрэг гүйцэтгсэн гэж ярьсан гэл. Ярангууд нөгөөт чинь бүр түүрхээ санаж байгаа байхгүй. Өө нэрээ нэг тийм болсон гэд. Тэгээд тэрийг тоохчихгүйсэн. Ягаад гэхээр Google-д ийм зүйл бол өдөр болгон тохиолддог байсан. Хин нэгэн санаа орж ирээл нөгөө асуудлынх нь хариу нь толгойд нь сэжүүр нь гарч ирэх юм бол хинээс ч ямар ч зөвшөөрөл асуулахгүйгээр ажиллаж эхэлдэг. Эднэрт ийм аюулгүй бид нар нэг зүйлийн төлөө хамтдаа хичээж байгаа, зүтгэж байгаа гэдэг тийм соёл нь аль хэдийн бүрдсэн байсан. Ямар нэгэн хүнд суртал байдгүй байсан. Одоо Larry Page үүсгэн байгуулагч нь ажилч байгаа инженерүүдтэйгээ байнга л хамтдаа тэлцээ өрнүүлээл асуудал хилцээл энэ дээр ямар нэгэн дарга зэрэг гэлгүйгээр энэ маш тийм чөлөөтэй нэг гэр бүл шиг одоо холбоо харилцаатай тийм дулаан уур амьсгал байсан болохоор инженерүүд нь бол хүссэн үедээ асуултын хариулт нь олдсон тэр асуудал дээрээ ингээд ажиллаад явж байгаа зүгээр л хэвийн зүйл байсан юм байна л да. Багийн уур амьсгал хүмүүс хоорондоо хамтдаа харилцаа холбоотой гэдгээ мэдрэх сайн харилцаатай байх гэдэг маань маш чухлаа. Энийг бид нар одоо бас тархины шинжлэх ухааны талаас харсан ч гэсэн одоо бид нар мэддэг шүү дээ амигдала гэж зүйл байдаг тархинд байдаг. Ямар нэгэн аюул тохиолдох юм бол амигдала мэдрээд нэг бол зүгтэн нэг бол тэмцэн гэдэг тултна гэдэг ийм тохио өгдөг тий маш тийм хүчтэй олон мянган жилийн өмнөөс бидний тархинд ингээд хүчиж ирсэн ийм хэсэг байдаг. Гэтэл энэ маань зөвхөн ийм аюултай зүйлд ажилладаг төдийгүй бас ийм сүргийн сэтгүүтэй үед бас ажилладаг юм байна л да. Хэн миний хамтрагч байх нь уу би хинтэй холбоо харилцаа үүсгэл аюулгүй байх вэ гэдэг дээр амигдала маань маш одоо мэдрэг ажилладаг. Тэгэхээр хин чамтай харилцаа холбоо тогтоомоор байна гэдгийг одоо жишээлбэл амигдала маш мэдрэгээр ингээд мэдрээд чи энэ хүнтэй илүү одоо байвал аюулгүй юм шиг байна. Чи энэ хүнтэй илүү харилцаагаа цааш нь хөгжүүлэх хэрэгтэй байна гэх юм. Тэрийг ингээд хүн өөрөө ухамсаргүй тархиараа мэдрээд явдаг. Тэгээд амигдала үн дээр ажилладаг. Тэгэхээр одоо энэ холбоо харилцаа үүсгэх аюулгүй мэдрэмж авах гэдэг бол хүний одоо төрөлхийн тархинд байдаг одоо ухамсаргүй хэсэг те төрөлхөөсөө байдаг тийм зүүн совин юм байна л да. Тэгэхээр холбоо харилцаа үүсгэх гэдэг бол маш чухал аюулгүй байдлаа мэдрэх гэдэг бол одоо хүний хувьд маш чухлаа гэж энэ дээр хэлээд байгаа. За тэгээд бас нэг өөр нэг жишээ байгаа юм. За энэ дээр болохоор Энтхэгийн Бангалор хотод байдаг нэг юм call center байсан тий одоо харилцагчийн үйлчлийн төв гэхүү уцаар ярьдаг тийм төв байсан. Тэгээд энэ төвд ажилладаг хүмүүс бол жил болгон маш олноороо 50-70% нь ингээд ажлынхан 50-70% байнга орж гарч идэг юм маш тийм оролт гаралт ихтэй доктортой бус юм ажлын байр байсан юм л да. Уг нь бол одоо компани зүгээс цалин мөнгө те байр зохион байгуулалт сайтай тэгээ өндөр бүтээмжтэй юм газар байсан боловч нэг л болохгүйсэн. Тэгээ асуудал нь юу вэ гэж харсан чинь эдгээр ажилчид болохоор компанитайгаа ийм сэтгэлийн холбоо харилцаа үүсгэж чадахгүй байна гэдгийг нь анзаарчихсан. За тэгээд тэгвэл энэ сэтгэлийн холбоо харилцаа гэдгийг яаж үүсгэх юм бэ гэд эдгээр шинээр орж байгаа ажиллагчдаа нэг цагийн илүү сургалт явуулж гисэн. Тэр сургалтын дээрээ юун дээр илүү анхаарсан бэ гэхээр манай компани ийм мундаг ингэдэг тэгдэг гэж ярихаасаа илүүтэйгээр тэр ажиллагчдын чадвар онцлог дээр илүү тулгуурласан тийм сургалтыг хийсэн. Тэгээд хүн болгоноос таны онцлог чадвар чинь юу вэ? Та хамгийн аз жаргалтай ажиллах үе чинь ямар үе байдаг вэ? Гэдэг тиймэрхүү асуултуудыг асуусан, тэр талаар нь илүү бодуулсан, яриулсан. За тэгэнгүүтээ сургалтынхаа төгсгөлд хүн болгонд тийм цамц өгсөн. Тэр цамцан дээр нь өөрийнх нь тэр хүний нэр нь болон компани нэрийг ингээд хамтд нь бичсэн ийм цамц дурсгалын бэлэг болгож өгсөн. За тэгээд судалгаанаас үзэхэд бол ийм сургалт авсан ажиллагч жилийн дараа 7 сарын дараа ажлаас гарах магадлал нь ийм сургалт аваагүй хүмүүстэй харьцуулахад 2.5 дахин бага байсан байна. Эндээс зохиогч маань юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр хүнд аюулгүй мэдрэмж үүсгэхийн тулд хүн болгон одоо чухал юм аа. Та багтаа хэрэгтэй хүн юм аа. Таны онцлогийг бид хүндэтгэж үзнэ гэсэн тэр мэдрэмжийг төрүүлэх нь маш чухал байдгаа гэдгийг хэлэх гээд байгаа. За тэгэхээр эргээд буцаагаад хүчрхэг багийг ямар 3 шинж бүрдүүлдэг вэ гэдгийг
санацгай. Ихнийх нь бол одоо харилцаа холбоог маш чухалчилдаг ийм баг хамт олон байх ёстой. Хоёрт нь хүн болгоны онцлог шин чанарыг хүндэтгдэг байх ёстой. За тэгээ гуравт нь нэгдмэл нэг зориг мөрөөдөлтэй байх гэсэн ийм гурван шин чанартай багууд хүчрхэг байдаг. За тэгвэл энэ гурван шин чанар тэгвэл байхгүй байгаа багууд нь яадгийн бэ? Яаж сүрч болдгийн бэ гэдгийг Америкийн пуужин удирдлагын ийм баг тэр жишээ болгож тайлбарсан байгаа. За тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө 2000-аад оны эхэнд тохиолдсон зүйл байгаа. Юу вэ гэхээр Америкийн пуужин удирдлагын 750 гаруй хүнтэй ийм баг байдаг. Гэтэл энэ баг нь 1940-од оноос эхлээд үйл ажиллагаа явуулсан боловч 2000-аад он 90-ад оны үед маш их үйл ажиллагаа нь буураад хүмүүс нь маш их алдаа гаргадаг болоод халаас илгээ ихтэй болоод ер нь их жоохон дампуурч хэлсэн юм байна. За тэгээд энийх нь гол шалтгааныг нь бол Америкийн одоо цэргийн командлагчид бол хүмүүсэнд залхуу байна, ур чадваргүй байна гэх мэтлэн хүмүүс рүү илүү буруутгаад байсан. Гэхдээ яг үнэндээ болохгүй байсан зүйл нь яг л хүчтэй багт байх ёстой гурван шин чанар дутагтаад исэн. Тэд нар хоорондоо хангалттай харилцаа холбоо үүсгэж чадахгүй байсан. Яагаад гэхээр пуужин удирдагчид пуужин хяналтын багууд маань дандаа ийм аслагдмал хэсгүүд рүү ээлжээр 24 цагийн ээлжээр гардаг буюу маш тийм ганцаардмал ажил хийдэг. Хоорондоо багийн үйл ажиллагаа хийх, багаар ажиллах тийм боломж их ховор байдгийн байна. За хоёрт нь болохоор пуужингийн хилтэс гэдэг бол орчин үед бас тийм их идэвхтэй үйл ажиллагаа явуулаад байдгүй. Магадгүй одоо хүйтэн таны үед ч юм уу ерөнхийлөгчөөс тушаал аваад гинтхэн пуужин харвах ч юм уу хөөрөх ч юм уу тийм бол боломжтой байсан. Гэтэл орчин үед тэр нь бол багассан. Ер нь итгэхгүй анги болцсон Тэгэхээр пуужингийн анги маань итгэхгүй, ирээдүггүй, тэгээ зориг мөрөөдөлгүй юм баг болцсон болохоор энэ нөгөө танаа баг чинь зориг мөрөөдөлтэй юу, нэгдмэл байна уу гэдэг дээр нь асуултын тэмдэг үлдчихэж байгаа юм. За тэгээ хамгийн сүүлд нь хэр аюулгүй вэ гэдэг дээр хамгийн асуудалтай. Ягаад гэхээр энэ пуужин хөөрөгдөг энэ хүмүүс маань жил болгон маш тийм хатуу шалгалт өгдөг. Тэр шалгалтандаа заавал 100% гүйцэтгэлтэй байхгүй бол ундаг 90% байвал унна гэсэн үг. Тэр шалгалт нь маш хэцүү. Яг л юм хүнийг робот байхыг хүсдэг. Өчнөө хууц юм зүгээр л роботчийг цээжлэхийг хүсдэг. Цээжлснээ ямар ч үгс яалтаагүйгээр тооны яалтаагүйгээр хариулдаг, тооцдог, мэддэг байх, цээжилсэн байхыг шаарддаг. Тэгэхээр байнга л төвшүүртэй би яавал одоо шалгалтандаа алдчих болоо, яачих болоо, халагдчих болоо гэдэг айц хүүцтэйгээр ажиллана гэсэн. Тэгэхээр ийм айц хүүцтэй нэгдмэл зориггүй нэгнтэйгээ холбоо харилцаа үүсгэж чадаагүй ийм баг гүйцэтгэл нь нуруу унаа гэдгийг энэ жишгээр тайлбарлаж байгаамаа. За дараагийн нэг хэсэгт нь болохоор ингээд тэгээд ярьлаа. Энэ аюулгүй байдал багт мэдрэмдэх аюулгүй байдал гэдэг маань маш чухал За тэрний төлөө хүмүүсийг хэр зэрэг нийтлэг чанартай тийм ойр дотн харилцааг үүсгэх вэ гэдэг дээр ярьж байгаа юм. За тэгээ энд нэг жишээ гарч байгаа юм л да. Тэрний талаар Greg Popovich гэдэг San Antonio Spurs NBA-ийн дасгалжуулагчийн нэг жишээ байгаа юм. Тэгээд ингээд San Antonio Spurs-ийн өөрийнх нь 2014-өөс 16 онд ерөөхдөө хамгийн шилдэг байх үедээ багт нь болохоор Greg Popovich-ийн дасгалжуулагч байсан. Тэгээд энэ багаас нь ерөөхдөө хин хамгийн сайн дасгалжуулагч вэ гэдээ асуух юм бол угаасаа түүний нэр гарахаас аргагүй. Тэгээ ингээд хувь хүн талаас нь энэ дасгалжуулагч Greg Popovich-ийг ингээд харахаар ингээд тийм хуучин одоо сургуулиар хүмүүжигдсэн ч тийм үү нэлээд тийм ширүүн урд дөрөв ааш саншинтай тоглолтын үеэр хүүхдүүд нэг тамирчтай нэлээд загиндаг. За тэгээд мөн агаарын хүчинд бид нар ажиллаж исэн нэг юм нэлээд юм хатуугаар барьдаг хүн шиг тэгэл ингээд юу галтуул шиг дэдгийн дэлбэрдэг тэгэл тоглолтын үеэр хашгираал загнаал нүгээд ишигөө тэшигөө ингэж ярьдаг. Тэгээд тийм хүмүүс шиг харагдаж исэн. Гэтэл яг ингээд багийнхан нугаар амьсгал нь болохоор энэ дасгалжуулагчтай маш их хайртай байсан. Тэгээд ингээд яг ингээд сайн хараад ингээд номын зохиолч маань ингээд багт нь ингээд очиод харангууд юу болж исэн бэ гэхэлэр жишээлбэл нэг юм өдөр байгаа юм л да. Spurs болохоор хожигдсан маш чухал тоглолтын дээр Oklahoma City Thunder багт болохоор ингээд хожигдоод тэгээ маргааш нь ингээд бэлтгэлдээ гарсан. За тэгээд ингээд нөгөө Greg Popovich-та тэрний дараачихны өдөр ингээд уулзах гээд очсон чинь багийнхандаа жоох ингээд сэтгэл гондор хамгийн чухал тоглолтонд хожигдсан өглөөнийхөө дасгалыг хийх гээд байжсэн. Тэгсэн чинь
дасгалжуулагч маань орж ирснээр ерөөсөө тийм нэг ууралсан чинь байхгүй. Айгуу тийм сайхан харьцаа инээгээл те хүмүүстэй гар барайл за сайн уу өглөөний мэнд гээл хүм болгонтой яриад тэгэл айгуу юм ойр дотны харилцаа тэгэл очоод мөрөн дээр нь очиж тэрч авдаг ч юм уу хуучин тоглогч нар нь орохоор ингээл зайсан гэрийнх нь явж гин гэлтэй гэр бүлийнх нь тухайн асуудаг ч юм уу маш тийм ойр дотн уур амьсгалтай байгааг нь харсан. Greg Popovich-ийн бас нэг жишээ байгаа нь San Antonio Spurs багийн нэг од тоглогчдын нэг болох Tim Duncan-ыг хамгийн анх багтаа авчрах чадтай хийжсэн нэг жишээ юм л да. Тэр нь юу вэ гэхээр ерөөхдөө оюутан байхад нь тий багийн тамирчтай рекрут хийгээд дасгалжуулагч нар ерөөхдөө ингээ багтаа авдаг. Тэгээд Popovich бол шал өөр зүйл хийсэн болохоор Tim Duncan-ыг багтаа авахдаа бүр ингээд аав ээжтэй нь очиж уулзаад тэ хөтөрсөн хот дээр нь очиод тэнцээ бүр 4 хоног хамтдаа цагийг өнгөрүүлээд улам ингээд дотн олоод баг ингээд сүүлрээгээ аав хүүгийн харилцаатай юм шиг тим дотн болж иж тэгээд багтаа оруулж нэг багийн бас ингээд бүрэл түндэ нэмжсэн тийм жишээ байгаа. Тэгээд эндээс бас нэг сонирхолтой шиг юунтэй холбоотой нэг сонирхолтой судалгаа хийгдсэн юу вэ гэхээр Stanford, Yale, Columbia их сургуулиудын хамтарсан нэг судалгаа байдаг. Тэр нь болохоор ахлах сургуулийн оюутнуудад ингээд хийсэн судалгаа. За тэгээд нөгөө нэг гэрийн даалгавар хийгээд эссе бичээд ирэхээр тэрэн дээр нь фидбек өгөхгүй юу гэдэг тийм судалгаа хийсэн байна. За тэгээд фидбек өгсөн оюутнууд болохоор маш их сурлагын илүү хамаагүй ихээр сайжирсан. Тэгээд гол нь болохоор тэр фидбек буюу тэр гэрийн даалгаварт нь тийм зөвлөгөө өгөхтэй болохоор ямар мессежийг илүү хүргэсэн бэ гэхээр чи бол энэ сургууль буюу энэ группийн нэг хэсэг юм аа. Тэгээ энэ групп маань бол маш чухал ийм онцгой групп байгаа. Гэхдээ би манай групп байх юм бол нэлээд тийм өндөр стандарттай. Тэгээд чи тэр өндөр стандарт нь хүрнэ гэдэгт бид нэр итгэж байна гэдэг тийм мессежийг тэр фидбектад байнга оруулж ирсэн юм байна. Тэгсэн чинь тэр фидбекийг авсан оюутнууд болохоор сургалтын одоо үр дүн сайжраад илүү сайн сурсан. Гэтэл тийм фидбек аваагүй оюутнууд болохоор ерөөсөө сайжраагүй байсан юм байна. За тэгээд эндээс юу гэж хэлж байна гэхээр ерөөхдөө гол санаа нь болохоор энэ бол тийм аюулгүй байдлыг мэдрүүлдэг газар юм аа. Чи бол энэ газрын нэг хэсэг юм аа гэдэг хэлж байна. Түүнтэй адилханаар энэ ерөөдөө ингээ сайн харах юм бол Greg Popovich энэ хэд асуулжуулагч маань багтаа өгч байсан гол мессеж нь болохоор байнга л нөгөө хүмүүстэйгээ маш ойр дотн байдаг. Тэр нь болохоор чи бол энэ группийн нэг хэсэг юм. За тэгээд тоглолтод нь байнга фидбек өгдөг. За тэгээд том зургаар харах юм бол бид нэг групп юм аа. Бид нэг гэр бүл юм аа гэдгийг бол байнга хилдэг байсан учраас энэ багийнхан тоглогч нар нь бол хэлээд гэр бүл шиг тий маш дотн уур амьсгалтай байдгийг нь бол эндээс ингээд харж авсан байдаг. За тэгээд 2014 оны championship NBA championship сакс үздэг хүмүүсээ санджиж магадгүй Miami Heat-тэй San Antonio Spurs тоглодог. Тэгээд хамгийн аврах шалралт тэмцээн дээр болдог. За тухайн үедээ болохоор 1-3-аар San Antonio Spurs манд хэрүүлж байсан. За тэгээд энэхүү тоглолтын дээр хоцрох юм бол San Antonio Spurs бол NBA Аврал болох тийм боломжтой тоглолт байсан боловч сүүлийн 30 секунд нь үлдсэн дээр 28 секундэд нь оноо алдснараа Miami Heat бол энийг хождог байгаа. За тэгээд энэхүү тоглолт бол ерөөхдөө NBA-ийн түүхэнд бас нэлээд хэцүү хожигдлуудын нэг байсан. За тэгээд San Antonio Spurs бол энэ тоглолтын дээр баг хожино гэдэгтээ нэлээд итгэцэн. За ингээд NBA Аврал боллоо гэд баг тэмдэглэх гээд ресторанаа хүртэл ингээд захиалцсан бэлтцсэн бүхэл том рестораны бүхэлдэн захиалцсан. За тэгээд нөгөө нэг хувцсалдаг локер румд нь болохоор алидийн баярын мэдлэгээр хүргэсэн тийм юм алидийн бэлтцсэн байсан. За тэгээд тоглолтын үр дүн дууссан гоо тэрийг бүгдийг аваж хаяа. Тэгээд хүмүүс ер нь бол за одоо тэмдэглэхгүй юм байна гэд явж исэн боловч хувц солих өрөөнд нь орсон чинь Popovich дасгалжуулагч маань за хувцас солилцоод бүгдээрээ ресторан руу шууд ирээрэй гэдэг жаа байхгүй юу. За тэгээд ресторан дээр очисон чинь хүмүүс болохоор дасгалжуулагч Popovich маань амар тийм сайхан тий хүн болгонд ингээд баярлаа сайн тоглолоо тий. Тэгээд ингээд хүн болгонд нэг бүрчлэн гар барайл бүгдийг нь оруулаад суулгаад за ингээд хоолоо идэ тий гэд эхэлж байгаа юм. Тэгээд тэр үеэр нь нөгөө нэг маш их гомдлцсон, хожигдсан байсан багийн уур амьсгал шал өрүүлж байгаа юм л да. Зарим хүмүүс нь ингээл тэр тоглолтын тухай ярин, зарим бүр ингээд хожигдсандаа гутраад уйлж байгаа. Зарим нь бол ингээд чимээгүй суусан тий. Тэгээ сүүл рүүгээ бүгдээрээ эмоц нь ингээд сайжраад тэгээ инээгээд дуссан. За тэгээд мэдээж яг 2014 онд бол дараагийн тоглолтын дээр
Сан Антонио Спurs хожоод 2014 онд бол авраг болсон байдаг. За тэгээд эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ бол ийм багийг бүрдүүлэх тий бид нар нэг баг юм аа гэдгийг энэ бол хамгийн ер нь хэлнэ гэдэг маань хамгийн чухал байгаа гэдгийг харуулж байгаа юм. За дараагийн хэсгээр нь болохоор бид нар Zappos гэдэг компани тухай ярих болно. Zappos гэж бид нэр өмнө Amazon-ы тухай ярьж байхдаа бас дурдж ирсэн онлайн гутлын дэлгүүр байгаа. За тэгээд энийг дурдтаа Тони Шэй гэдэг хамгийн анх Zappos-ийн хөрөнгө оруулагч тэгээд сүүлд нь CEO болсон энэ хүний тухай ярих болно. За тэгээд Тони Шэй нь болохоор ерөнхийдөө багаас ерөнхийдөө ингээл ямар нэгэн зүйлийг ингээл хакердчих гал те сургуулийнхын даалгавар дээр өгөхөд ингэж байгаа амар хөөргөө ээж аав нь болохоор ингээд хийлийн хичээлийг сайн хийгээрэй гэж хэлэнгүүд мань хүнийг удаа хийлийн хичээл гэжээ тэрийг би рекорд хийж биччихээд тэрийг байнга ингээд тоглуулад өрөөндөө рекордо тоглуулад өөрөө хичээлээ хийхгүй тэгэж мэгээд ингээд ерөөдөө ингээд ямар нэгэн асуудал ах юм бол тэрийг ингээд ямар нэг юм хөөрхөн сэтгэлгээгээр яаж хийж яагаад ингээд асуудлыг шийдэх гэж үздэг тийм хүн байсан. За тэгээд их сургуулаа төгснөхийн дараа Link Exchange гэдэг компанийг үүсгэн байгуулад тэрийг Microsoft-ад бас нэлээд зараад 40 сая долларын хувийн ашиг гэдэр болоод тэгээд тэрний дараа ямар нэгэн байдлаар бас дахиад тийм сонирхолтой юмыг хий гэж яхад Zappos буюу Shoeside гэдэг компанийг хөрөнгө оруулаад тэгээд тэнцэн CEO болсон маа. За тэгээд тэнцэнэ өөрөө юу хийхээр шийдсэн бэ гэхээр юм хөөхөн сонирхолтой хөгжилтэй тэгсэрнээс нэг жоохон бусдаас өөр хэм маягтай тийм атмосферыг үүсгэе гэж ингэж өөрөө зорьсон. Тэгээд эхний хэдэн жилүүд бол Zappos бол ерөнхийдөө энэ компани бол нэг сайн яваагүй. Гэхдээ энэ ч сайжирч эхэлсэн байгаа. Тэгээд нэг 2-3 жилийн дараа болохоор орлого нь бол нэлээд сайжраад за тэгээд 2002 онд 32 саятай орлоготой байсан бол 2004 онд гэхэд 180 сая долларын орлоготой болж нэлээд ихсэн. За тэгээд тэр үедээ юу хийсэн бэ гэхээр Zappos-ийн компани төв офисыг нь Лас Вегас хотод бариад за тэгээд нэлээд том маш том 28 акр газрыг ингээд том блок газрыг аваад тэгээд Zappos компани төв офисыг нь барьсан. За тэнцэн юу ч гэсэн мэлээр энэ байгаа тэр Лас Вегас хотын даунтаун дээр хотын төв нэлээ ингээд хүн байхгүй тэгээд ингээд нэг жоох юм сүрцэн маягтай байсан. Тэрийг нь эсрэгээе гэж анх ингэж гаргаж байгаа юм л да. Санаа нь. За тэгээд тэнцээ ихтэй болохоор гол хийсэн санаа нь болохоор мөргөлдөөн collisions гэж. Тэр нь болохоор маш олон төрлийн хүмүүс өөр төрлийн газар ажилладаг хүмүүс ингээд хоорондоо ингээд санамсаргүй байдлаар уулзаад ярилцаад тэгвэл тэнцээ бүтээл сэтгэлгээ гарна, community үүснэ, хоорондоо юм нэгдсэн байдлыг үүсгэхээр тийм зүйлийг хийж зохион бүтээгээд тэгээ байгаа байдлыг нь тэнцээ ингээд зохион бүтээсэн. Тэгээ өөрөө болохоор өөрөө энэ Тони Шэй болохоор өөрийгөө хэлэхдээ болохоор би болохоор хүлэмжийг хийж байгаа тийм архитектур хүү юм аа. Тэгээд компани болон тэр компани ойртмын тэр соёлыг нь болохоор энэ хүлэмжийг ингээд зөв зохион байгуулчих юм бол хүмүүс аяндаа ингээд тэр соёлыг нь бүтээж болгох юм аа гэж хэлж байгаа юм л да. За тэгээд энэтэй холбоотойгоор энэ нэг жишээ гарч байгаа нь болохоор хүйтэн дайны үеэр ерөөхдөө ингээд Америкийн нэгдсэн улс Оростой ингээд олон төрлийн цэргийн байдлаар цэргийн зэвсгийн байдлаар өрсөлддөг байсан. За тэгээд тэнцэн нь болохоор зарим багууд нь бол ингээ айгуу сайн хийгээ зарим багууд нь хийхгүй муу байдаг байсан. Тэгээ тэрийг ингээд туршаад яагаад ингээ зарим багууд нь сайн байна вэ гэдэг ингээ судалгаа хийгээд үзсэн чинь тийм ингээд амар сонирхолтой зүйл гарсан болохоор багийн гишүүдийнх нь ур чадвар ч юм уу багийн гишүүдийн ямар сургуульд явсан хаанаас ирсэн нь ерөөсөн хамаагүй нэг зүйл маш сонирхолтой зүйл байсан болохоор тэр багийн ширээний тэр одоо деск байгаа шүү дээ ажлын ширээний хэр зэрэг хоорондоо ойрхон байна вэ гэдгээс нь маш шалтгаалсан гэж байгаа. Ажлын ширээнд хоорондоо ойрхон байх тусмаа хоорондоо ярих нь ихсээд ерөөсөл ингээд хэдхэн метрийн хооронд ингээд ойрхон тавьсан. Тэгээд хоорондоо ярих нь ихсээд тэгэнгүүт тэр групп дотроос улам сайн санаа гарч ирэх, улам одоо шинэ зүйлүүд гарч ирэх нь бол ингээд улам сайжирсан гэж байгаа. Тэгээд ийм сонирхолтой нэг жишээ гарсан. Тэгээд тэрнээс юу хэлэх гээд байна гэхээр энэ Zappos компани үүсгэн байгуулагч Тонигийн хийсэн зүйл бол тэр хүлэмж гэж байгаа нь болохоор тэрхүү ингээд төв офис төр нь тэр саяны хэлсэн тэр
ийм эерэг мөргөлдөөнүүдийг гарах боломжийг айгүй сайн ихсгсэн. Жишээлбэл хэм бол ингээд жижигхэн кофе ч юм уу те эсвэл ингээд голд нь ингээд төвс талбай дээр нэг бүх хүн тэрүүгээр тойрч гардаг. Тэгэнгүүт тэр тэнцээ хүмүүстэй уулзална. Тэнцээ газар суун өөрийнхөө шал өөр газараас ажилтдаг хүнтэй хож уулзна. Тэгэнгүүт ингээд өөрийнх нь компанинх нь уур амьсгал нь юу ч хийхгүй байсан. Зөвхөн тэр хэр зэрэг хүмүүс нь хоорондоо сайн эерэг мөргөлд хийж байгаас шалтгаалаад ийм илүү сайн үр дүн гарч ирж байсан юм байна. За тэгвэл одоо ингээд хамгийн ихний нэгдүгээр хэсэг нь болохоор бид нар бүгдээр сая хэллээ. Бид нар болохоор аюулгүй мэдрэмж хэрхэн хийх вэ гэж ярьсан байгаа шүү дээ. За тэгвэл энэ хүү аюулгүй мэдрэмжийг бий болгохын тулд зарим нэгэн тийм одоо санаануудыг хамгийн сүүлд нь хэлээд энэ бүлгийг нь дуусгая. За тэгээд мэдээж энэ одоо энэ чадвар энэ скил гэж одоо энэ болохоор тийм шууд ингээд сураад авчдаг тийм зүйл биш. Энэ бол нэлээд хувирамдгай. За тэгээ багаар ингээд сурж авдаг. Тэгээд ингээд багийн байдлаас хамаарат өөр ингээд хийх юм боломжтой тийм зүйл байна. За тэгээд гэхдээ энэ хэд хэдэн зүйлийг бас хийж болох нэ. За нэгдүгээрт нь болохоор та багийнхаа гишүүдийг сонсож байгаа гэдгээ бүр ингээд амар сайн хэлэх бүр ингээд бүр хитрхи бүр ойлгомжтойгоор хэлэх. Заримдаа ингээд сонсож ин гэдэг боловч тэрийг ингээд багийнхан гишүүд чинь намайг сонсохгүй байна гэж бодогдохоор байдаг. Тэрний оронд ингээд бүр ингээд биеэрээ хэлэх хин нэг нь таны ингээд багийн чин гишүүд ингээд хэлэх юм бол ингээд биеэрээ ингээд бүтэн эргээд ширээнийхээ хойноос босоод хажууд нь очиод ингээд нүдрөөд хараад. За тэгээд ингээд бүр яриаг нь таслахгүй байхт гэдэг нь айгүй чухал гэж байна. Ингээд хүн юм ярьж байхад чинь баг дотор жоохон ч гэсэн яриаг нь надад нэг гой санаа голоор нь тасрах биш тэр хүний яриаг нь дуусгах. За тэгээд тэр тэндээс зүгээр ингээд чимээгүй сонсох биш бас голоор нь ааха тийм байж таа гэдэг ингээд жоохон ингээд яриаг нь цааш нь явуулах гэх мэтчлэн энэ бол маш чухал гэж байна. За дараагийн нэг зүйл болохоор хэрвээ ялангуяа та багийг удирдахч хүн байх юм бол өөрийгөө бас алдаа гаргадаг гэдгийг бүгдэнд нь тайлбарлаж хэрэгтэй гэж байна. Яагаад гэх юм бол ялангуяа багийн гишүүн хүн ч юм уу өөр хин нэг нь өөрийнхөө ерөөдөө хүмүүс нэгдэж шүү дээ. Би бол одоо багийн дарга хүн ч гэдэм үү би багийн лидер хүн гэнгүүтээ өөрийнхөө муу талуудыг нуух гадаг хандлагатай байдаг. Гэтэл тийм биш. Харин ч тэрийг гаргаж ирээд тэгээд бүгдэд ил болох юм бол бүгд хүмүүс ч гэсэн өөрсдөө манай дарга хүртэл юм алдаа гаргадаг хэрэг тэрийг хэлж байгаа юм байна. Энэ орчин бол аюулгүй юм байна. Тэгэхээр би ямар нэгэн шин зүйлийг туршаад тэрэн дээр алдаа гаргасан ч гэсэн хин нэгэнд намайг одоо зэмлэхгүй байна ч гэдэм үү аюулгүй гэдгийг нь ойлгох хэрэгтэй. За тэгээ баг дотроос хин нэгэн баг дотор болж байгаа муу зүйлүүдийг ярих юм бол тэрийг нь сайн сайшаалдаар хүлээж авах. За тэгээд мөн баг дотор орж байгаа хүмүүсийг дараагийн ирээдүйд ямар зүйл болох тухай өөрсдөд нь яг хувь хүнд зориулсан байдлаар ойлгуулах. Жишээлбэл энэ нэг жишээ юм л да. Нэг багийн Spurs багийн бас ингээд дөнгөж ингээд шинээр орж ирсэн тоглогч ингээд бенчэн дээр замианаар сууж байгаа. Тэгээд тэгсэн чинь тэнцэн хажууд нь нөгөө нэг багийн тасалжуулагч нь ирснээ чи одоо тэрийг хардаа гэд од тоглогч руу заагаад энэ 3 жилийн өмнө яг чам шиг ингээд замын болоо сууж ирсэн шүү дээ. Тэгэхээр чи бол бүрэн боломжтой байна гэж хийж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө заманд сууж байгаа нөгөө юу чинь болохоор тоглогч одоо дөнгөж орж ирсэн шинэ тоглогч болохоор би 3 жилийн дараа ийм болох юм байна шүү дээ. Одоо тэгвэл юу хийх хэрэгтэй гэдэг тэр сэтгэлгээг төрүүлж ирж байна гэсэн үг. За тэгээд мэдээж баярлаа гэдэг зүйлийг багийнхандаа маш сайн хэлэх, багийнх нь бие биендээ тэрийг айгуу сайн хэлдэг байх хэрэгтэй. За багтаа шинэ хүн авахтаа hiring process болохоор маш сайн нарийн байх хэрэгтэй. Тэгээд баг дотор байгаа бүх хүнээсээ хамгийн сайн хүнийг нь авах. За тэгээд дөрөнд хэлжсэн мууцсан айлм байх юм бол мууцсан айлмыг өтөр төрийн багаас гаргах тий. За тэгээд ерөнхийдөө түрүүний бас хэлжсэн тэр эерэг мөргөлдөөнүүдийг бий болгох тийм байр орчныг бүрдүүлж өгөх. Тэр нь болохоор жижигхэн одоо кофе жиж болно. Эсвэл нөгөө нэг галзуух ч юм уу тий ажлын галзуух байж болно. Тэгээд тэр коридорыг нь эсвэл өргөн зайтай болгочдөг юм уу тий хүмүүсийг олон хүнийг явуулах боломжтой. Тэнд очиж суудаг тийм амралтын хэсэг гэдэр ч тийм үү тий тиймэрхүү байдлаар жохон зүйлээр бас ингээд зохион байгуулж болно. За тэгээд багийн гишүүн болгон өөр өөрийн дуу хоолойгоо илэрхийлдэг
бүрэн боломжтой байх хэрэгтэй. За тэгээд жишээлбэл одоо нэг хийж болох арга нь болохоор тийм групп хурал дээр байх юм бол хүн болгон заавал нэг зүйлийг ярих хэрэгтэй гэдэг тийм дүрмтэй болж байна. Хүмүүс орж ирэл ингээд зарим хүмүүс орж чимээгөө сууж байгаа авчдаг шүү дээ тий. Тэрний оронд заавал хүн болгон ярих хэрэгтэй гэдэг дүрмч юм гаргах тийм боломжтой байж болно. За дараа нэг зүйл нь болохоор ялангуяа багийн лидер хүн байх юм бол хогой түүх гэж юм л да. Энэ бүр ингээл яг жинхэнэ утгаар нь хогой түүх тий. Тэрэн дээр болохоор түрүүний ярьжсэн Грег Попович тийм үү алдартай тэр дасгалжуулагч нар хүртэл ингээд нөгөө нэг өрөөнд дотор хувц солих өрөөнд дотор очиод ингээд юмд цэвэрлдэг байсан гэж аахгүй хогойн түүдэг шалын цайртай ингээд өөр ингээ харах юм бол тий чинь ингээ юмны цаас аж байгаа юм бол тэрийг очиод авах. За одоо Макдоналдс үүсгэн байгуулагч хүртэл ингээд Макдоналдсын гадаа байдаг хогой түүдгээр алдартай байсан. За энэ чинь юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр та их лидер байсан ч гэсэн бид нар нэг зүйлийн төлөө тэмцэж байгаамаа. Тийм болохоор бид нар тэрийг илэрхийн тулд би ингээ жижигхэн зүйл байх юм бол тэрийг засгаж хичээе гэжгийг нь харуулж байгаа. За тэгээд гол нь бүгдээрээ энэ зүйлийн төлөө хамтдаа явж байгаа маягийг нь харуулж байгаа тийм том одоо мэдээлэлтэй жижигхэн үйлдэлээр хэлж байгаа гэсэн үг шүү дээ тий. За энэ ч та зараачийн нэг зүйл болохоор ерөөхдөө сандвич фидбек гэдэг. Тэгэхээр нэг сайн зүйл нь яриад муу зүйл нь яриад сайн зүйлийг ярьдаг. Тэрний оронд сайн зүйлийг нь тусдаа нэг зүйл одоо бүгдийн өмнө тий айгуу сайн тэрийг нь сайшаах хэрэгтэй. Муу зүйлийг нь болохоор яг нүдэнтэй харж агаад нэг нэгээрээ энэ ч харин нэг талаас нь хэлэх биш харин хоорондоо ярилцах. За тэгээд энэ муу зүйлийг яаж цааш нь сайжруулах вэ гэдэг талаас нь ярилцдаг харилцан яриа болгох хэрэгтэй гэдэг ийм зүйл хэлээ. Тэгээд хамгийн эцэст нь мэдээж ийм банк фан байх хэрэгтэй. Тэгээд мэдээж тийм группээрээ тийм фан орчныг бүрдүүлэх хэрэгтэй гэж ингээд иймэрхүү акшнуудыг бас авч болох нэ. За дараагийн хэсэгт нь болохоор за тэгвэл ингээд багууд аюулгүй мэдрэмж аваад тий ингээд хоорондоо холбоо харьцаагаа сайн үүсгэчлээ. Тэрний дараа хэрхэн сайн хамтрагчид үр дүнтэй хамтран ажиллах болох вэ гэдэг талаар зөвлөгөө өгдөг. За энэ дээр хоёр дахь одоо хүчтэй багийн хоёр дахь чухал чадвар энэ дээр гарч иж байгаа. Тэр нь болохоор эмзэг сул талаа хоорондоо хуваалцах. Нэг нэгнтэйгээ өөрийн дутагдaltaй чаддгүй сул талаа элен далангүй хуваалцаж тэрийгэ хамтран нөхөх ийм чадварын талаар хэлж байгаа юм л та. Энэ дээр болохоор 1989 оны 7 сарын 10-нд United Airlines-ийн Америкийн эсхүн онгоцны 232 дугаар нислэгийн талаар гардаг л та. 300 орчим зорчигчид ингээд аялж явсан. Газраас өрөөд цаг гаруй хугацааны дараа гинтхэн онгоцны сүүлэстэнд дэлбэрэлт болоод тэгээд онгоц жолоодлогоо багаар алдаж эхэлдэг. За тэгээд кабинд болохоор ахлах, тэгээд туслах нисгэгч инженер 3 байсан. За энэ явдал болсны дараа ер нь бол ингээд ахлах нь ихэндээ за бүх юм зүгээрээ та нар тайвшир би ингээд удирдлагыг гартаа авчлаа гэж нэг хэлж үтснэ. Энд чи юу болоод энэ болохгүй байгаа шүү дээ тий. Ингээд онгоц ер нь газар тундах нь ингээд айгүй өндөр магадaltaй харагдаж байгаа. Тэнгүүд ахлах тактика шууд өөрчлөнгүүтэй. За миний мэдж байгаа зүйлэл энэ байна. Одоо яг ийм явдал болж байна. За би энийг ингэчлээ. Энэ дээр ямар арга байна, ямар санаа байна гэдгээд маш богинохон хөвгөлбрээр одоо тэр инженер болон туслах нисгэгчтэй мэдээлэл хүргэж хэлсэн. За тэгээд энийгээ болохоор хийгээд байжсэн чинь бас тэр онгоцонд азар нисгэгчдийн сургагч явж таарсан. За энэ ахлагч, онгоцны ахлагч болон нисгэгчээс бүр ингээд дээдлийн багш нь гэсэн үг шүү дээ. Тийм мундаг хүн бас суугаа ичсэн. Тэр хүн ингээд байдал бишгүүцнийг мэдээд кабинд орж ирсэн. Тэгэнгүүтээ орж ирээд тэр хүн би танарт яаж туслах вэ? Намайг ашиглаач гэж хэлсэн. Уг нь бол эн чинь нөгөө нэг нисгэгчдийн багш нь те дарга нь болохоор шууд инктиг гээд команд өгч чадсан шүү дээ. Гэтэл тэр хүн орж ирэнгүүтээ ер нь бол байдал маш хэцүү болсон байгаа юм байна гэж ажиглаа. За би тэр хүн дотроо бол өнөөдөр өөх нь бол тодорхой юм байна. Гол нь хэдэн цагийн дараа хаана өөх бол гэж л толгойд нь орж ирсэн гэж байгаа байхгүй. Тийм өндөр эрсдэлтэй явдал болж исэн. Гэхдээ тэр хүн ингээ тайвнаар за одоо би яаж туслах вэ гэж асуусан. За тэгээд онгоцны ахлагч болон энэ нисгэгч сургагч хоёр гээд маш үр дүнтэйгээр хоорондоо холбоо харилцаатай байгаад те нэг нэгэндээ одоо болж байгаа үйл процессыг бодтоор нь ингээд үн зөвгөр нь мэдэгдээд тэгээд нэгнээсээ тусламж хүсээд санаа ногоо хуваалцаад тэгээ амжилтаагаар газардаж чадсан. Тэгээд 300 гаруй нисгэгчээс 185
хүн бол амьд үлдэж чадсан. Нислэгийн багийнхан тэр чигээр амьд үлдэж чадсан. За энэ нислэгийн дараа яг энэ ситуацид онгоц амжилтаар газардаж чадах байсан үгүй гэдэг дээр симуляц хийгээд үзэхэд 28 симуляцт 28 болонд нь бүх хүн өгсөн гэж гардыг юм байна л да. Тэгэхээр энэ бол баг ингээд ич тохиолдсон ягаад ч энэ 185 хүн амьд гарах боломжгүй юм нислэгийг бий болгож чадсан. Одоо нислэгийг хийж чадсан. За тэгээ үүнийх нь гол амжилтын нууц нь юу байсан бэ гэхээр онгоцны ахлах болон нисгэгч сургагч хоёр хоорондоо ингээд эмзэг сул талаа шууд байгаагаар нь бодит байдлаа байгаагаар нь би чадахгүй байна, контролоо алдчихээн, энэ дээр ийм хэцүү байна, санаа оноо юу байна гэд бүх зүйлээ илэн далангуу нэг нэгнтэйгээ мэдээлэлээ хуваалцаж нэг нэгийн амжилтаагаар нөхөж чадсан болохоор энийг бүтээж чадсан юм аа, энэ амжилтыг гаргаж чадсан юм аа гэж дүнсэн байгаа. За тэгээд амжилттай явж байгаа компаниуд болон байгууллагууд багуудыг ингээд ажиглах юм бол нэг нэгнтэй маш сайн холбоо харилцаатай байдаг. Гэхдээ ингээд бас ойртоод харах юм бол юу харагддаг вэ гэхээр ийм эвгүй тухгүй ийм ситуацууд бас байдаг. За үүний нэг нь болохоор бид нар өмнө ч гэсэн Pixar-ийн номыг уншиж байхад ярьжсэн. Pixar компани Brain Trust гэдэг уулзалтыг жишээ татчих болно. Энэ дээр яадаг вэ гэхээр нөгөө хүүхдийн кинонууд Pixar-ийн хийж авах үедээ гээд байнга ийм одоо энэ хүүхдийн киноныхаа талаар хийсэн бүтээлийнхаа талаар за одоо иймэрхүү шатандаа явж гин болж гин яаж гин гэдэг мэрэгжлийн хүмүүсээс нь бусад багийнхнаасаа зөвлөгөө авдаг туршлагатай хүмүүсээс ингээд тусламж хүсдэг сонсдог тийм уулзалтуудыг тогтмол хийх юм байна л да. Тэрийгэ Brain Trust гэж Brain Trust-ийн уулзалт гэж нэрлэдэг байгаа. За тэгээ энэ уулзалтын үеэр ерөөсөө ингээд бодит байдлыг л ярьдаг. Нэг нэгэ буруутгах зэмлэх гэхээс илүүтэй энэ болж гин энэ болохгүй энэ асуудалтай харагдаад байна ингэж тэгж ингэдэг. Ингээ нэгэндээ итгээд шууд бодтоор үннээрээ хоорондоо ярилцдаг нэгнээс тусламж хүсдэг ийм уулзалт өгд юм байна. За иймэрхүү уулзалт жишээлбэл бидний сайн мэддэг нөгөө Америкийн усан цэргийн Navy Seals гэд баг тийш гисэн гардаг. За бид нар SEAL Америкийн усан цэргийн тусгай ангийн талаар өмнө 2-3 ч ном дээр маш дэлгэрэнгүй ярьжсэн те алдартай юм маш чадварлаг баг байгаа. За тэгээд энэ баг ч гэсэн альва ингээд үүрэг даалгаврынхаа араас дандаа бас юм ревю хийдэг. За юу болчихв? Юун дээр нь бид нар алдчихв? Юуг нь сайн хийчихв? Юу ямар шийдвэрийг хэн гаргачихв? Яагаад гаргачихв? Бид нар дараагийн удаа юуг нь өргөлжлүүлэх үү? Юуг нь болох уу гэдэг ч юм уу? Юуг нь засах уу гэх юм уу? Тэрийг ингээд маш бодтойгоор хоорондоо ярилцдаг. Эмзэг сул талаа нээлттэйгээр ширээн дээр дэлгэж тавьж агаад дүгндэг, засдаг, сайжруулдаг ийм уулзалтуудыг маш хийх юм байна. Тэгэхээр амжилттай явж байгаа багууд бол ингээд эмзэг сул талаа нээлттэй илэрхийлдэгэ тэрнийгээ хуваалцдгаа гэдгийг зохиогч маань ингээд дахин давтаад байгаа юм л та. За тэгээд эмзэг сул талаа ингээд хуваалцахад ямар процесс болдгоо гэхээр нэг хүн ингээд би тийм гэд ингээд хуваалцсан тэгэнгүүт нөгөө хүн нь яаж хүлээж авах нь айгүй чухал. Тэр хүн нь тийм үү би л авт хийдэггүй ямар сони гэж хэлэх юм бол тэр хүн нөгөө нэг зориг гаргаад би ийм байна гэдгээ тусламж хүсэх гэжсэн хүн чинь хаагдчих штэ. Тэгэхээр нэг нь ингээд эмзэг сул талаа хэлнэ. Нөгөөх нь тийм үү би надад ч гэсэн иймэрхүү тал бас байдгаа гэд нөгөө хүн нь бас өөрийнхөө эмзэг сул талыг хуваалцсан. Хоорондоо нэг нэгээ нөхөж ажиллана гэдэг ийм циклэр явдаг. За мөн хүмүүсийн нийтлэг ойлголт хүн ихлээд итгэлцэл бий болгочоод дараа нь эмзэг сул талаа хуваалцдаг юм шүү гэсэн нийтлэг ойлголт байдаг. Гитлийн ном дээр үгүй ээ. Итгэлцэл бий болгохын тулд эхлээд би ийм хүн, би энийг чадахгүй байна, надад тусламж хэрэгтэй байна гэж эхлээд хэлэхээс эхэлдэг юм аа. Тэгж хэлээд нөгөө хүн нь туслаад эннээс ингээд нэг нэгэндээ итгэх итгэлцэл чинь бий болдго юм аа гэдэг зүйлийг хэлээд байгаа юм. Тэгэхээр эхлээд эмзэг сул талаа хуваалцчих, дараа нь итгэлцлийн харилцаа бий болно. Америкийн усан цэргийн тусгай анги SEAL гэд багийн талаар энэ баг бол одоо Америкийн одоо цэргийн хүчинд урдаа барьдаг хамгийн топ нууц чухал ач холбогдолтой даалгавруудыг хийдэг. Нэг жишээ бол Осама бин Ладен алах даалгаврыг гүйцэтгэжсэн гэх мэтчлэн тэгэхээр энэ баг яаж ийм одоо мундаг үр дүнтэйгээр хамтарч чаддаг болсон юм бэ? Үүний нууц нь болохоор тэдний
сургалтын системд нь байдаг юм байна л да. Тэдрийг бэлтгэдэг тэр системд байдаг юм байна. Үүнийг нь гаргаж ирсэн хүн нь болохоор Draper Kaufman гэдэг хүн байт юм байна. За энэ хүн болохоор дэлхийн 2 дугаар дайны үед одоо Францын тусгай ангийнхан яаж ажиллаж байгааг нь хараад энэ хүнд хэцүү цаг үед хамтаа ихтгэлцлийг бий болгочихсон, тэрийг даваад гарчихсан хүмүүс чинь айгүй тийм нэг нэгэндээ ихтгэлцэлтэй хамтарч ажиллаж чаддаг бат бөх багууд байдгийн бэ штэ гэж анзаарсан байна. Одоо нөгөө дайнд явсан андууд бол үрдийн андууд гэл тэгдэг штэ, яг тэрнтэй адилхан. Тийм багийг зохиомлоор бий болгохын тулд бэлтгэл сургуульд нь маш хэцүү байх ёстой юм. Тэр багийг хамтдаа маш хэцүү зүйлийг даван гаргуулж иж энэ баг маш хүчтэйгээ нэг нэгэндээ ихтгэлцтэй тийм баг болох юм байна гэсэн тийм дүгнэлтийг хийсэн юм байна л да. Тэгэнгүүтээ нөгөө алдартай силийн маш хэцүү сургалтын хөтөлбөрийг бий болгосон. За тэр сургалтын хөтөлбөрт яадаг вэ гэхээр эхлээд Hell Week буюу 5-7 хоногт нь сонгон шалгаруулалт хийдэг. Тийм сонгон шалгаруулалтанд нийт сонгон шалгаруулж байгаа хүмүүсийн 25-аас 30% нь л буюу 4 тутмын 1 эсвэл 3 тутмын 1 л тэрийг давж гарч үлдэж чаддаг. За тэгээ үлдэж гарсан хүмүүст нь 8-аас 10 хоногийн маш тийм эрчимтэй сургалт хийдэг, тренинг хийдэг. За тэр сургалтын үеэр заавал баг багаараа гүйцэтгэх ёстой. Тэгээ тэрний хамгийн хэцүү даалгаврын нэг нь болохоор log PT буюу ийм дүнзэн мод одоо 3 м урттай 100 гаруй кг хүнд ийм модыг багийн бүх гишүүд буюу нэг баг 6 гишүүнтэй зургуулаа ингээд эгэнж зогсож байгаа тэрнгээ тэр одоо дүнзэн модоо тэрнгээ бүх тасгалаа гүйцэтгэдэг. Тэ одоо сунаах юм уу, гүүх юм уу, дор өсрөх юм уу, яах юм те бүх янз бүрийн даалгаврыг ийм маш хүнд модыг ингээд тэрнгээ хийдэг. Энэ бол маш хэцүү даалгавар гэж байгаа юм л та. Гэхдээ энэ даалгаврын үеэр юу болдгоо гэхээр багийн гишүүд нэг нэгэндээ итгэж сурдаг, нэг нэгнийхээ дутуу сул талыг мэдрээд тусалж сурдаг. За бас одоо нөгөө хүн чинь байнга л ингээл ропч хөтлөөдөө чадахгүй юм чинь хаяада ингээл ганхах үедээ бусдаас тусламж авч сурдаг гих мэдчлэн. Тэгэхээр ингээд энэ бол селим багийг ингээд маш хүчтэй болгодог, багийн гишүүд нэг нэгэндээ итгэж найдаж чаддаг, эмзэг сул талаа ингээд ичиж зовлгүйгээр илэрхийлдэг, тэнийг нэгэ нүхдэг тийм хүчтэй баг болгодог маш чухал юм сургалтынх нь хэсэг байдаг юм байна л да. Тэгэхээр энэ бүлгээр юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр бид нэр эхлээд эмзэг сул талаа нэг нэгнтэй хуваалцах ёстой. Тэгснээр итгэлцэл бий болно. Тэгснээр багийн гишүүд нэг нэгнтэйгээ үр дүнтэй нэгдсэн нэг хүн шиг атгсан гар шиг зарч ажиллах боломжтой болно гэдгийг хэлэх гээд байгаа юм аа. За өргөжлүүлээд эмзэг сул талаа хуваалцах дээр тал дээр хэрхэн тийм жижиг групп дотор хэрхэн тийм хамтрал одоо хамтын үйл ажиллагааг бий болгох вэ гэдэг дээр байж байгаа юм л да. За энэ хэсэг дээр нь болохоор буцаад Тэнгисийн цэргийн одоо sales-ийн тухай ярьдаг. За тэгээд тэр нэг хэлжсэн Тэнгисийн цэрэг маань болохоор ерөөд 6 хүнээс бүрддэг тийм жижигхэн баг байдаг. За тэр дундаа Team 6 баг номер 6 гэдэг нь болохоор хамгийн бүр элитийн доторх элит байдаг. За тэрэн дундаас хамгийн сайн удирдагч нь хэн бэ гэхээр Дэйв Купер гэдэг энэ хүнийг удирч хэлж байгаа. За тэгээд тэр хүн болохоор юу гэсэн бэ гэхээр тийм сайн усан зэлдэг хүн байгаагүй, хамгийн сайн усан зэлдэг хүн байгаагүй, хамгийн сайн комбат хийдэг хүн байгаагүй те. Ерөөдөө юунд хамгийн сайн байсан бэ гэхээр баг бүрдүүлэхдээ одоо маш сайн багийг бүрдүүлэх хийхдээ маш сайн тийм хүн байсан. За ингээд уулзаад ингээд мэдээж энэ хүнтэй ингээд зохиолч маань ингээд уулзсан чинь бидний бодож байгаа шиг ерөөдөө тийм яг л нэг Тэнгисийн цэргийн одоо цэргүүд ямар байна гэдэг шиг маш тийм фит те болчихлоо тийм амар биесэн авч явдаг хүн байсан. Тэгтээ ингээд яг ингээд яриад үзэхэр маш юм яриа хөөрөөтэй дулаахан, нүдэн дулаахан тийм хүн гэдгийг бол мэдэж авсан. За тэгээд яаж өөрийнх нь энэ шинэ арга барил удирдах энэ багийг удирдах арга барил нь гарч ирж байсан байхлаар өөрөөр хэлбэл хамгийн анх Афганистан тэнцээ ажиллаж байхдаа 2001 онд ийм нэг зүйл болсон болохоор нэг операцид орохоос юм байна л да. Тэр нь болохоор нэг хотоос нөгөө хот руу 110 милийн цаана байдаг газар очиж нэг зүйлийг хүргээд тэр шөндөө буцаж ирэх хэрэгтэй байсан. Гэтэл энэ операц нь болохоор маш юм аюултай гэдгийг мэдгдсэн. Ингээд гараад атсан чинь
зам нь бол маш бартаатай, бодсноос нь муу зам байсан. Тэгээд тэгэнгүүт хурдан явж чадахгүй бараг ингээл нэг 20 км цаг ч юм уу 30 км цагтай гэлтрээд явж байгаа. Тэр чи мөд хөрөхгүй те. Тэр удаан зам. За тэгээд ингээд арай хийж ингээд очоод тэгээд буцаад ирэх гэсэн чи харанхуй болсон. За тэгээд мэдээж ингээд дайснууд тэнцэн ингээд хүлээгээд отолтойгээд явж байгааг нь мэдсэн. За тэгээд энэ хүн болохоор тухайд энэ операц дотор болохоор өөрөө багийн нэг гишүүн болсон. За тэгээд лидер нь болохоор явъя гэсэн. Тэгээд лидерийн эсрэг босоод үгүй одоо бид нэр явж чадахгүй. Хэрвээ бид нэр одоо явах юм бол угаасаа шууд амбуштэй отолтонд ороод амьд гарч чадахгүй. Өглөө үүр цайтал хүлээ гэж хэлсэн боловч өөрийнх нь дарга нь заавал явъя гэж ерөөс өөрийнх нь үгийг сонсоогүй байгаа. Тэгээд ингээд тэр шүн ингээд харанхуй шунаар ингээд гарсан чинь яхаарахгүй амбуш шигдээд отолтонд ороод тэгээд Афганистануудын нөгөө сөрөг хүчнүүд дайраад за тэгээд эдгээр өөрсдөө бууж гисэн байгаа. Нилээн үзэлцсэн боловч за тэгээд түүнээс хойш энэ Дэйв Купер гэдэг хүн энэ өөрийнхөө зүйлээс болоод бодсон болохоор би хизээч ийм баг бүрдүүлэх гээ те. Хэрвээ тэр лидер хийж байгаа хүн багийнхаа дотор байгаа хүмүүсийг хэрвээ сонссон бол энэ зүйл болохгүй байсан гэдгийг нь болсон. За түүнээс хойш эхлээд өөрийнхөө лидершипийн одоо бага бүрдүүлэхдээ энэ нэгэн зүйлийг хийсэн болохоор тэр баг дотор байгаа хүн болгон ярих хэрэгтэй. Хүн болгоны санаа нь чухал. За тэгээд лидер хүн гэхээр ингээд ганцаараа шийдвэр гаргадаг бас тийм биш байдлаар ерөнхийдөө бага бүрдүүлэе гэж ерөөсөө хийсэн. За тэгээд ингээд мэдээж ингээд хэлэх нэг өөр гэтэл цэргийн зохион байгуулалттай өөрийнх нь албан тушааланд өндөр болонгууд бид нэр одоо хүн гэдэг зүйл чинь албан тушаал өндөр хүмүүстэй айдаг ч юм уу ямар нэгэн байдлаар тэндээс надаас сайн юм чинь ингээд сонсох хандлагатай байдаг ч тэ. Тэгэхээр өөрийнхөө санаа бодлыг өөрөө яагаад буруу гэж бодож зүйлийг ярьдгүү тэ. Тэгэнгүүт тэр орчныг нь бүрдүүлэхийн тулд энд юу гэсэн бэ гэхэлэр намайг ерөөсөө одоо лейтенант ч юм уу те намайг цолоор битэд удаа зүгээр л намайг зүгээр шууд куб ч гэдэм үү дэв эсвэл зүгээр одоо тийм царим удаа гэсэн ч хамаагүй те намайг зүгээр ингэж чи дуртай нэрээр сонс гэж хамгийн эхэлж хэлж байгаа. Тэгэхээр ингээд үгнээс нь ахгуулаад өдөр тутмын амьдралд байгаа байдал нь одоо хамтдаа багаар ажиллаж байгаа нь болохоор яг л бүгд нэг ранкийнх юм шиг байдлаар ингэж одоо цохон бүтээж эхэлсэн гэж байгаа. За тэгээд тэгэнгүүт баг дотор нь илүү ингээд хавтгай уур амьсгал төрж эхэлж байгаа тийм. За тэгээд түрүүний нөгөө нэг дэги бас хэлжсэн сэлсийн энэ усан цэргийн тэнгисийн усан цэргийн багт байдаг нэг зүйл болохоор after action review meetings буюу одоо ямар нэгэн зүйл болсны дараа review хийж шүүмж хийдэг тэр хуралд байгаа. Тэнцэн нь болохоор тэр хурал дээр орохдоо өмнө юу болсон, юу болоогүй гэдгийг ярьдаг. Гэхдээ хин нэгний буруутгах биш, хин нэгний зөвтгөх гэж юус ярьдгүй. Яг ингээ фактуудаа ингээ яриа явдаг юм хурал байгаа. Тэрэн дээр болохоор ерөөсө ранк тэгээд хин нэгэн тэр өндөр албан тушаалнууд, бага албан тушаал гэдэг бүгдийг ингээд унтраагаад бүх хүн яг адилхан албан тушаалтай юм шиг яриад за тэгээ ялангуяа өндөр албан тушаалны юм байх юм бол би яагаад энэ дээр алдаа гаргасан бидгийг ингээд бүтэн хүлээн зөвшөөрдөг. Би энийг алдаа гаргачлаа. Энэ бол миний буруу байсан. За тэгээд энийг яаж сайжруулах боломжтой байсан бэ гэдэг ярьдаг. Ийм митинг байсан. За түүнийг бол ингээд иймэрхүү байдлаар авч явсан. За тэгээд гол нь болохоор энэ митинг нь болохоор ерөөдөө энэ хүү багийн одоо өөрийгөө түрнээс нь өөрийнхөө сул талыг ерөөсөө айцгүйгээр хэлэх. За тэгээд humility те нам дорой байдал гэдэг тэр байдлыг нь ингэж хүмүүст гаргах тийм нэг чухал митинг нь болж байд юм байна. За тэгээд энэ ийм багаар ажилтдаг зүйлийг Дэйв Купер болохоор ингэ зохион байгуулж байгаа. За тэгээд энэ ерөөдөө хэлэхэд түрүүн Дэги бас халтурсан Дэйв Куперийн өөрийнх нь баг нь Осама бин Ладеныг барих одоо авчрах тэр одоо алга үйл ажиллагааны нэг операцийг болохоор лид хийж явсан. За нэг өдөр байжсэн чинь Дэйв Куперийг цагаан ордонлуудаа бид нар Осама бин Ладеныг олчлоо. За одоо ингээд энэ чэнэс одоо хий те. За гол нь болохоор бид нар stealth helicopters буюу одоо нууц нистерээр очоод явнаа гэж байгаа байхгүй. Тэгээд Дэйв Купер энийг сонсонгод нууц одоо нистэг дээр гэдэг чинь амар аюултай сонсогдож байна. Тэгээ хэрвээ ямар нэгэн зүйл алдаа гарах юм бол нистэг тэрийг алдаа гарах юм бол шууд тэр багийнхан бүгдээр энэ одоо операцид ямар ч юм хийх боломжгүй болно. Энэ тийм нууц нисдэг тэргээр очмооргүй байна гэж хэлсэн болооч өөрийнх нь дарга нь тэр том дарга нь үгүй одоо бид нар ямар ч нэг юу төлөөгөөс олохгүй бид нар аль дээр бодсон зөвхөн энэгээр явна гэж хэлээд бүр 2-3 удаа эсэргүүцсэн боловч ерөөсө болоогүй.
За тэгээд энэ Дэв Куперийн чи юу шийдсэн бэ гэхлээр за тэгвэл яах вэ ингээ те дараагийн хийснээр яваа. Гэхдээ би өөрөө дахиад шинэ юм backup plan буюу одоо арын дахиад нэг plan B-гээ боловсруулчих байгаа байхгүй. Тэрний байлаар манай тэр нууц stealth helicopters ингээд нурсан тохиолдолд цаана дахиад юу хийх вэ гэдгээ боловсруулсан. За тэгээд тухайн үед болохоор мэдээж Осама бин Ладен байсан тэр барилгатай адилхан барилгыг болохоор North Carolina, Nevada, Mojito тэр ингээд Афганистанд хүртэл ингээд бариад тэгээд ингээд тэнцэн ингээд бэлтгэл сургалтаа хийгээд өдөр болгон бэлтгэл сургалт хийх болгондоо түрүүний хэлжсэн нөгөө нэг after action review meetings-д дандаа хийгээд юу болсон юу болоогүй ямар ажиллагаан дээр сайжруулах хэрэгтэй вэ гэдэг ингээд хийсэн. За тэгээд ингээд яг жинхэнэ ажиллагаа Осама бин Ладны ажиллагаа болоход 2 нууц институт тэргээр радарт ордгоо институт тэргээр очисон чинь нэг нь угаасаа яг ингээд онхолцсон гэж байгаа байхгүй юу. Яг ингээд бодож байсан шиг яг тэр нөгөө нэг хэмжээсний алдаа гараад тэг ингээд байшин ингээд мөргөөд унччихсан. За тэгээд ингээд бүх нөгөө камерт харж одоо өнгөрлөө гэсэн боловч яг тэрэн дээр нөгөө нэг actor action review meeting-д оролцож исэн багийнхан угаасаа яг хийснээрээ баян энэ кейсийг ингээд автчихсан учраас тэрүүгээрээ гараад осолцсон сэтгэлээс гараад тэгээд үйл ажиллагаа болохоор амжилттай гарсан. За ингээд дэлхий гаднаас нь харахад ингээд энэ 38 минутын операц байсан боловч Осама бин Ладны бүх багийнхан болон Осама бин Ладны ингээд нийчнээс барьж аваад амжилттай болсон үйл ажиллагаа. Гаднаас нь харахад ингээд амархан юм шиг боловч яг хойноо байх юм бол энэ багийн уур амьсгал гэдэг бол маш чухал байсан. За тэгээд AR meeting, after action review meetings дотор байдаг ранкгүй харилцаа эндээ юг сайжруулж болох вэ гэдэг дээр хүн болгон оролцоотой ранкгүйгээр ярьдаг байсан гэдэг нь бол маш чухал одоо үүргийг гүйцэтгэсэн. Тэгээд ялангуяа жижиг баг дотор байгаа ийм tight те байхад чухал байсан гэдгийг энэ бүлэг дээр хэлж байгаа юм. За тэгвэл дараа нь багаар биш тэгвэл хувь хүний одоо креатив те бүтээн сэтгэлгээр ажилладаг бас компаниуд байна те тийм багууд байна. Тэгвэл тэн дээр яаж тийм хамтын ажиллагааг бий болгох вэ гэдэг дээр болохоор энэ чинь нэг жишээ авах болохоор New Jersey мужид байдаг Bell Labs гэдэг ийм одоо маш тийм шин зүйлүүдээ зохион бүтээдэг тэр нэг хэсэг байсан. Энэ болохоор Silicon Valley одоо захирын хөндийг гарч ирэхээс бүр өмнө 1920-с 1970-аад оны үед бол нэлээд цэцэглэж байсан тийм газар. За тэгээд ингээд харахаар ингээд баахан эрдэмтэд scientist шиний зохион бүтээдэг хүмүүс энэ багт ажилладаг. За ингээд харсан чинь өөрөөсөө ингэ бодсон юм байна л да. Яагаад бид нар юм амжилттай байгаа юм бэ гэж тий. Тэгээд инженерүүд болон эрдэмтэд дотроос ингэ хамгийн олон амжилтуудыг гаргаж хамгийн шинэ олон нээлтүүдийг хийсэн хүмүүс 10 топ scientist-а ингэ гаргаад тэгээд эдний одоо нийтлэг шин чанар нь юу юм бэ гэж ингээд харсан чинь бас сонирхолтой зүйл гарсан болохоор ерөөс төрний одоо нийтлэг шин чанар болохоор зан төлөв ч юм уу юу хийдэг ажлын арга барил ч юм уу эсвэл нэг ямар сургууль төгссөн тэр огтхонч байгаагүй нэг гол ганцхан нийтлэг чанар болохоор тэр 10 scientist тэр эрдэм шинжээч болохоор 10 хүн энэ Bell Labs гэдэг кафетериад өдөр болгон нэг швед гаралтай Harry Nyquist гэдэг инженертэй өдөр болгон уулздаг байсан гэдгийг мэдэж асан харуулаа. Тэг яагаад ингээд энэ Harry Nyquist гэдэг энэ инженер юм чухал болоод ирсэн гэсэн чинь ингээд аяг харсан чинь зөөлхөн дуу хоолойтой хүнээс нэг ингээд анзаарагдаад байхгүй зүгээр л яг энгийн нэг инженер байсан. Гэхдээ нэгдүгээрт нь болохоор юу вэ? Хоёр чухал чанартай байсан. Нэгдүгээр чанар нь болохоор маш юм дулаахан уур амьсгалыг төрүүлдэг хүн байсан. Тэгээд тийм болохоор ингээд хүмүүс ингээд ойрдоод юм ярихад амар тийм дулаахан тэгээд ингээд хүн болгон ингээд очиод ярьчмаар те айгүй гоо аавын мэдрэмжийг төрүүлдэг тийм хүн байж цаарсан. За тэгээд хоёрдугаар мөн чанар нь болохоор маш тийм сониуч хүн байсан. Байнга асуулт асуудаг. Эн чи яагаад ийм юм? Эн чинь юу юм ингээд асуулт асуухаас гадна өөрөө бас ийм олон төрлийн талбарын зүйлийг сонирхдог. За тэрэн дээрээ өөрөө ингээд гэртээ хүртэл ингээд өөр юмаа ингээд сонирхоод өөрийнхөө мэдлэгийг тэлдэг тийм хүн байсан. За тэгэнгүүт нөгөө нэг 10 хамгийн шилдэг тэр 10 scientist маань болохоор энэ хүнтэй уулзах болгондоо энэ хүнээс гоё асуулт асуугаад өөрт нь юм шин санааг төрүүлдэг байсныг нь ойлгож авч байгаа байхгүй юу. Тэгээд Harry Nyquist яагаад ингэж үгээд 10 тэр top scientist чинь шал өөр салбарын хүмүүс те. Тэгэл ингээд асуулт асуудаг. Тэгэхээр ингэж тэр дунд тэр баг дотор нэг хүн ингээд асуулт асуух, мэдхгүй зүйлийг асуух, шин санаа төрүүлэх, тэр сэжүүрийг төрүүлэх тэр юм каталист болж исэн хүн болохоор энэ байсан байна гэдгийг нь ойлгож байгаа. За үүнтэй нэг ойр алхам нэг жишээ нь болохоор
IDEO гэдэг design consulting компани байдаг. Бас бид нэр өмнөх подкастад ярьжсэн баг. IDEO бол маш алдартай тийм дизайнинг маш олон том дизайнеруудыг хийжсэн тийм компани. За тэгээ эднэрийн бас энэ компани болохоор мэдээж илүү тийм креатив одоо бүтээл сэтгэлгээтэй ажил шүү дээ тий. За тэгээд яаж тэгвэл энэ компани тэр юуны гаргад юм бэ гэсэн чинь нэг бас дизайнер байгаа юм байна л да. Роши Живинчи гэдэг тэр дизайнер болохоор яг альбом тушаал нь бол албан ёсоор бол дизайнер. Гэтэ альбом бос альбом тушаал нь болохоор тэрүүний яг нэг Harry Nikes шиг тийм каталист болж өгдөг. Хүмүүс төр очиж project төр ярьж юм ярьдаг. Тэр процессыг нь хараад энэчнээс юу гаргаж явах вэ гэдэг асуултуудыг дандаа асуудаг. Зөв асуултыг асуудаг. Хүмүүсээс сонсдог. Буцаагаад юу болох вэ гэдэг асуултыг асуудаг тий. Гэтэ гол нь ингээд тэр групп дээр очиад юм ярихдаа өөрийн гэсэн тийм аженда байхгүй тий. Би одоо ингэчмээр байна гэдэг тийм байхгүй. Зүгээр л очиод ингээл асуудал суугаал тэр зүйлийг нь тархийг нь ингээд excited тий гой ингэж болгож сэргээж өгдөг гэх юм уу тий. Өөр өнцгөөс имийг хэлж штэ тий. Тэгээ гол нь ингээд бас харахаараа энэ дизайнер хүн болохоор бас ийм дулаан уур амьсгалтай ингээл ирээл амар айлгах ч юм уу тийм биш ингээд маш дотн харилцааг төрүүлж улам ингээд хүмүүсийг онгойлгож өгдөг. Тэгэнгүүт ингээд бүтээл сэтгэлгээтэй ийм шин санаануудыг бас ингэж илүү одоо гал асааж өгдөг. Тийм зүйлүүдийг нь бас ингэж харж исэн гэдэг жаа. За тэгэхээр ингээд ирэнгүүт нь болохоор энэ бүтээл сэтгэлгээтэй хүмүүс болохоор хин нэг ингэж чамайг сонсоод ирэхээр хүн болохоор ингээд нөгөө хүнтэйгээ илүү connected ингээд улам ингээд холбогдож өгдөг. Тэгэнгүүт өөрийнхөө зөвхөн би гэдэг сэтгэлгээгээ мартаад энэ хүн надтай хамт байна гэдгийг ойлгоод ирэнгүүт те нөгөө нэг өөрийгөө гэдэг сэтгэлгээгээ мартаад хамгийн гол нь энэ таскыг энэ зүйлийг яаж шийдэх вэ гэдэг рүү илүү их ингэж анхаарч өгд юм байна л да. Тэгэхээр энэ хоёр жишээнээр хоёулын дээр нь гарч байгаа нь болохоор тэр орчныг нь болохоор илүү бүрдүүлж өгөнгөөд бүтээл цэцгэлгээтэй улам ингэ цэцгэлд юм байна гэдгийг энэ бүлэг дээр хэлж байгаа. За тэгээд энэ сул байдал те өөрийнхөө эмзээ сул байдлаа хуваалцах гэдэг энэ хүү 2 дугаар том хэсгээр нь дуусгахдаа ямар тэгвэл акшн ямар одоо зүйлүүдийг та яг одоо өнөөдөр хэрэгжүүлж болох вэ гэдэг дээр болохоор хэлэхтэй. Нэгдүгээрт нь болохоор хэрвээ та лидер хүн байх юм бол ялангуяа өөрийнхөө эмзэг сул талыг хамгийн түрүүнд хэлэх хэрэгтэй. Бас хамгийн олон удаа та өөрийнхөө эмзэг сул талыг хэрэглэх хэрэгтэй. Түрүүний нөгөө нэг Дэйв Купер дээр гарч ирсэн чинь миний алдаа байсан гэдэг те хэлжсэнтэй адилхан энэ бол миний алдаа байсан. Би алдаа гаргачлаа гэдгийг хүлэмжж өрөх. Хэрвээ тэгээд ялангуяа ингээд бас нэг хүн хэлсэн маа л да Google-д ажилладаг хүн хэлсэн болохоор хэрвээ та лидер ах юм бол 3 зүйлийг хүмүүсээс асуух хэрэгтэй. Өөрийнхөө багаас асуу. Нэгдүгürt нь болохоор би одоо хийж байгаа зүйлээс та тэ өнийхөө удаан улам ингээд сайн хийгээрээ одоо хийж байгаа зүйлүүд дундаас энийг үргэлжлүүлээд хийгээрэй гэж бодож байгаа зүйл юу вэ те. За одоо хийхгүй байгаа тэгээ илүү сайн хийж чадахгүй байгаа хэрнээсээ энийг хийгээсэй гэж бодож байгаа зүйл юу вэ те. За тэгээд хамгийн сүүлжин болохоор илүү сайн бүгдээрээ хамтдаа ажиллахын тулд юг намайг хийгээсэй гэж хүсэж байна гэж нөгөө өөрийнхөө багийнхан гишүүдээс асууж тэгээд өөрийгөө байнгээ сайжруулах. Өөрөөр багийнхан гишүүдээс өөрийнхөө сайн чанарыг асуух, өөрийнхөө муу чанарыг асуух, яа сайжрах боломжтойгоо асуух хэрэгтэй гэсэн. За дараа нь болохоор ямар багаас ямар хүлээлттэй байгаа гэдгийг ингээд маш ингээд сайн ойлгуулах тий. Ингээл бид нар чинь ингээд ярьсан манай одоо mission vision ингээд байгаа бид нар ийм зорилготой гэж ярьдаг боловч заримдаа ерөөс тэр нь гараагүй байдаг. Багийн хүмүүс ойлгоогүй дээ тэрийг ингээд бүр ингээд ясан маханд нь шингээд тэрийг ойлгуулах. За хэрвээ ямар нэгэн багийнхаа гишүүдийн хин нэгэнд одоо муу зүйл ч юм уу тэр хүний тухай тийм сөрөг зүйлийг ярих шаардлагатай хүн бол одоо утсаар ч юм уу эсвэл мессежээр бичихгүй харин яг дуудаад царай нүрд нүрээ харж агаад яг хэлэх хэрэгтэй гэж байгаа. За тэгээ шинэ баг мэдээж бүрдүүлж яхад хамгийн ихнийх нь болохоор хэр ийм нэг 2 тийм чухал момент байгаа тэрийг заавал ашиглаж энэ өөрийнхөө сул даваа байдлыг бас илэрхийлэх хэрэгтэй. Нэгдүгürt нь болохоор хамгийн анхны өөрийнхөө сул байдлыг илэрхийлэх момент. За хоёрдугаарт нь болохоор хамгийн анхны одоо disagreement буюу одоо хоорондоо санал нийлэхгүй байгаа илэрхийлэх
За тэр чухал мөчүүдийг ерөөс алдаж болохгүй. Энэ болохоор маш чухал. За энийг нь болохоор ингэж бүрдүүлж өгөх шаардлагатай гэж байна. За тэгээд мэдээж хүнийг сонсохдоо ямар нэгэн зүйлийг сонсохдоо ингээд маш анхааралтай сонсох. За тэгээд нөгөө хүнийгаа илүү тэр байгаа байдал нь сонсож байхдаа тэр хүн болохоор аюулгүй байгаа гэдгийг мэдрээлэх. Энэ орчин болохоор хамтран ажилладаг юм гэдгийг ойлгуулах. За тэгээд тэр хүнээс буцаад асуулт асуух. Тэр нь болохоор асуулт асуухтаа заавал ингэж нөгөө нэг бүр ингээд чам буруудах байгаа юм шиг асуулт асуух биш харин ойлгох гэж асуулт асуух. За тэгээ мэдээж заримдаа яаж хамтраж ажиллаад яаж сайжруулах хэрэгтэй гэдгийг нь ойлгох гэх мэтлэн иймэрхүү байдлаар сүнийг сонсох хэрэгтэй. За тэгээд баг дотроо илүү их нэг нөгөө байдлуудыг сайжруулах. Түрүүний хэлжсэн AR meeting ч юм уу те after action review meeting шиг ямар зүйлийг хүрх гээд ямар зүйлд учирч. За тэгээд яагаад энэ зүйлийг одоо ийм үр дүнд хүрв. За тэгвэл дараачудаа юу хийж болох вэ? Бид нэр ямар зөвлөлтийг эндээс сайжруулаад авч явах боломжтой вэ гэдгийг нь болохоор ранкгүйгээр бүгдээр ингээ хоорондоо ярилцах гих мэтчтэй эдгээр зүйлүүдийг одоо ингээ хийх болох нь. За тэгээд мэдээж тийм эвгүй байдлуудыг болохоор хүн ингээд эвгүй байдалд оруулах гэдэг чинь тэрийг болохоор хүлээн зөвшөөрөх гэдэг юм уу? Гих мэтчлэн олон одоо бас зүйлүүдийг яг өнөөдөр та багтаа хэрэгжүүлж болох нэ. За тэгвэл одоо ингээд хүчрхэг баг бүрдүүлэхийн тулд багийн гишүүдийн холбоо харилцаагаа сайжрууллаа, аюулгүй мэдрэмжийг бий болголоо, хамтдаа үр дүнтэй, хамтран итгэлцэлтэй хамтарч ажилладаг болголоо. За тэгвэл хамгийн чухал асуулт нь юуны төлөө ажиллах гээд байгаа юм бэ гэдэг асуулт байна. За тэгэхээр зорилгоо тодорхойлох хэрэгтэй гэсэн юм 3 дахь чухал хэсэг хэлж байна. За энэ маань нэг жишгээр хэлдэг Johnson & Johnson гэдэг бид бүхний сайн мэддэг эрүүл мэндийн компани байдаг те. Johnson & Johnson компани маань 1975 онд James Brook гэдэг захирлуулчид нэг удаагүй гэд компанийнхаа 35 удирдлагын багийн менежерүүдийг цуглуулад нэгэн чухал хурлыг хийсэн бүтэн өдөр. За энэ юу байсан бэ гэхээр компанийнхаа 32 жил болсон ийм зорилго зорилтоо тодорхойлсон Credo гэдэг 311 хүүхдэд ийм бичиг баримтыг за энэ компани зорилго зорилт зөв үү? Яг өнөөдөр хэрэгжиж гин үү? Энэ талаар ярилцъя гэсэн ийм хурал байсан. За тийм хүмүүс гайхаад энэ ч одоо үүсгэн байгуулагчд маань ингээд тодорхойлцсон ийм чухал бичиг баримтыг бид нар одоо ярьж яадгийг ямар хэрэггүй юм хийдیں ингээд ингээд шүүмжилчихсэн. Гэхдээ энэ James Brook гэж захирал нь ингээд зөрүүдлээд хэрвээ өнөөдөр энэ бичиг баримт, энэ зорилго хитрхи хуучирсан, хитрхи амьдралд хэрэгжихгүй, ажиллагчд маань үүнд итгэл үнэмшил байхгүй бол энэ ямар ч хэрэггүй. Тийм болохоор бүгдээрээ энийг эргэж харах хэрэгтэй. Үнэхээр та нар энэтэй санал нэгдэхгүй байвал бид нэр зорилго зорилтоо алсын хараагаа эргээд тодорхойлж болно, дахиад тодорхойлж болно гэж хэлсэн. За тэгээ бүтэн өдөр энэ талаар ярилцсан компанийн хувьд хамгийн чухал хүмүүс хинбэ гэж ярилцсан. За Johnson & Johnson компанийн хувьд энэ бичиг баримтан дээр тодорхойлсноор хамгийн чухал хүмүүс бол үйлчлүүлэгчид буюу эмч нар, сувилагч нар, өвчтнүүд юм а гэсэн байсан. За тэгээ энэ талаар ч гэсэн маш гүн гүнзгий ярилцаад тэгээд өдрийн төгсгөл за энэ Credo гэдэг манай компани алсын хараа үнэт зүйлийг тодорхойлсон бичиг баримт бол бидний өнөөдөр ч гэсэн итгэх ёстой, итгэж үнэмших ёстой, хэрэгжүүлэх ёстой үнэт зүйлүүд юм байна. Үүнийгээ бид нар дагаж мөрдөх хэрэгтэй байна гэдэг. За тэгэнгүүт яг иймэрхүү хурлыг энэ James Brook гэж захирал дараагийн хэдэн жил бүх шатанда одоо яг ийм хилцүүлэг сургалтуудыг хийж эхэлсэн. Яг энэ бичиг баримт болж гин үү? Та нар үнийг өөртөө хоороо юу гэж тодорхойлж гин? Өдөр тутамд ажил дээр маань яаж хэрэгжүүлж гин гэх мэтчлэн гүн гүнзгий хилцүүлгүүдийг өрнүүлж авсан. За тэгээ байжсэн чинь 7 жилийн дараа 1982 онд нэгэн осол гарсан. За энэ нь болохоор Johnson & Johnson компани Tylenol гэд эм нь сав баглаа бодлын тоглолтлоос болоод 6 хүний аминд хүрсэн байна. Тэгэд энэ мэдээ бол орон даяар цацагдаад хоромхон зур Johnson & Johnson компани эрүүл мэндийн компани биш харин хор үйлдвэрлэгч компани болж хувирсан байна. Америкийн түүхэнд John Kennedy-гийн аллагын дараа хамгийн их одоо мэдээлэл хэрэгслүүдээр цацагдсан маш тийм олныг цочроосон мэдээ болсон байна. Америкийн FBI болон FDA-тэй ингээд ярилцаад за одоо яах вэ? Tylenol-ыг зах зээлээс бүрэн татах уу гэд тэгсэн чинь FBI яхан болохоор
Үгүй энэ осол зөвхөн Чикагод болсон юм чинь. Чикагод л байгаа Tylenol-ийн эмнүүдийг буцаагаад зах зээлээс татъя. Америк даяараа татах юм бол эмх замбраагүй байдлууд үүснэ. Тэгээд одоо компанид бол олон сая долларын хор хөрөлтөй. Тэгэхээр зүгээр Чикагод байгаа имэйл буцаагаад татъя гэсэн. Гэхдээ Джеймс Брук болон түүний багийнхан сайн бодож жагаад үгүй бид тэр орон даяар байгаа Tylenol-ыг татах хэрэгтэй байна. Энэ бол бидний үнэт зүйлтэй илүү нийцэж байна. Бид нар бол хэрэглэгчтэй энийгт тавих ёстой. Тэднэрт ийм аюулгүй мэдрэмжийг өгөх ёстой. Итгэл найдварыг нь өсөрдүүлж болохгүй гэд. Тэгээд 100 сая долларын зардал гаргаад зах зээлээс бүх Tylenol-ын бүтээгдэхүүнүүдэд татсан байна. Уучлал гуйгаад алдаагаа хүлээн зөвшөөрөөд эмзэг султалаач гэсэн ингээд олон нийтэд шууд хүлээн зөвшөөрөөд тэгээд цаашд яаж сав баглаа бодлоо сайжруулах уу, яаж одоо харилцагчдынхаа хөрдлийг барагдуулах уу гэх мэтчлэн шатараатаагаар ингээд төлөвлөгөөнүүдэд танилцуулаад явсан. За тэгээд энэний дараа ер нь бол олон нийт Johnson & компанид итгэх итгэл нь буцаад сэргээд яг энэ осол гарсны дараа хувьцаанд баг ингээд шалаар нэг 0 руугаа зааж байсан бол буцаад эргээд осол болохын өмнөх рүү сэргсэн. Тэгээд тэрнээс илүү ч гэсэн хувьцаа нь өссөн байна. Тэгээ энэ Johnson & компани асар богино хугацаанд олон нийтийн итгэлийг ингээд буцаад сэргээж олж авсан. Энэ түүх бол компани хямралыг даван туулах алтан жишээ болсон юм байна. 1982 онд болсон энэ үйл явдлаас хойш олон компаниас Johnson & компаниас суралцсан юм байна. Johnson & компани энэ хямралыг даван туулсан хамгийн одоо key success factor яг нууц хүчин зүйл нь юу байсан бэ? Гол хүчин зүйл нь юу байсан бэ гэхээр захирлан тайлбарлахдаа бид нар энэ хямрал болохоос өмнөх жилүүдэд компанийнхаа үнэт зүйлийн талаар бүх шатандаа маш их хилцүүлэг өрнүүлжсэн. Тийм болохоор үнэт зүйлээ бүгдээрээ дагсан маш олон жижиг шийдвэрүүдийг хүмүүс нэг нэгэндээ одоо заавал захирлаасаа ч юм уу даргаасаа асуулгүйгээр юу хийхээ мэдчихсэн. Бүгдээрээ яг юм алтан гац харж байгаа юм шиг л үнэт зүйлээ хараад тэндээ нийцтэй шийдвэрүүдийг гаргаад явсан болохоор зохион байгуулалт сайтаагаар энэ хямралыг давж гарч чадсан юм а гэж тайлбарсан байдаг. Зохиогч маань энэ жишээгээр амжилттай компани, амжилттай багууд энэ бит одоо маш тийм өндөр зорилготой багууд байдаг. За тэгвэл өндөр зорилготой юм high purpose гэж хэлээд байгаа өндөр зорилготой багийг хэрхэн бий болох вэ гэж хоёр арга байдаг. Нэг нь болохоор багтаа хаана хүрч болох вэ ирээдүйд одоо хаана байгаа вэ гэдгийг нь маш ойлгомжтойгоор төрсөлж харуулах хэрэгтэй, өөртөө нь бодуулах хэрэгтэй. Энийг та ч гэсэн одоо энэ подкастыг сонсож байгаад хийж болно. Өөртөө ямар нэгэн зүйлийг мотивацийг бий болгохын тулд хоёр алхамтай энэ дасгалыг хийж болох юм байна. Эхнийх нь алхам болохоор өөрийнхөө хүрч болох тэр зорилгоо маш тод томруунаар нүдэн анжаагаад бодоорой. За тэгээд тэр зорилгодоо хүрсэн байгаагаар өөрийгөө төсөөлөөрэй. Хизээ яаж хүрч байгаагаар төсөөлөөрэй. За хоёр дахь алхам нь болохоор тэгвэл яг өнөөдөр тэр зорилгодоо хүрэхийн тулд танд саад болж байгаа ямар бэрхшээлүүд байна? Тэр бэрхшээлүүдийг төсөөлөөрэй. За жишээлбэл та турахыг хүсэж болно. Гэтэл орой олонгууд хоол нэртэй эсвэл унтахын өмнө амтай юм бодогдоод энэ мэт бэрхшээлүүдээ маш бодтойгоор төсөөлөх хэрэгтэй юм байна. Яг ийм ирээдүйд хүрмээр байгаа зорилго өнөөдөр тань тохиолдоод байгаа зүйл өнөөдрийн нөхцөл байдлаа хоёулангийн төсөөлөх нь хүний мотивацийг өсгөх хамгийн том хөшөөрөг болт юм байна л да. Энийг mental contrasting арга гэж бас хэлдэг юм байна. Зөвхөн одоо ирээдүгээ төсөөлөх биш, зөвхөн одоо байгаагаа төсөөлөх биш, хоёулангийн төсөөлөх. Тэгснээрээ тийм гоё ирээдүй намайг хүлээж байгаа юм байна. Гэтэл одоо надад ийм бэрхшээл байгаа юм байна. Тэгвэл би яаж энэ бэрхшээлийг давж тэр гоё ирээдүйд зорилгодоо хүрч болох уу гэж толгойн ажиллаж эхэлдэг юм байна л да. За тэгэхээр энэ дасгалыг та бүхэн хийгээд үзээрэй. Одоо өндөр зорилготой багийг бүрдүүлэх хоёр дахь арга нь болохоор яагаад бид энэ зүйлийг хийж байгаа вэ гэдгээ тайлбарлах. За энэ дээр бас нэг жишээ байгаа юм л да. Энэ болохоор тэтгэлэг олгодог ийм сангийн ажилтнууд байсан юм. Янз бүрийн хүмүүс рүү залгаал манад тэтгэлэг өгөөч, манад ийм шалтгаанаар ингээд ийм сурагчдад тэтгэлэг өгдөг байгууллага байгаамаа хандив өгөөч гэд ингээд
уцаар ярьдаг, харилцдаг юм сан байсан юм байна л да. Тэгээ тэр сангийн ажилчдын ингээд мотивацийг нь өндөр болгохын тулд, урам зоригийг нь одоо өсгөхийн тулд ямар арга хэрэглэсэн бэ гэхээр яг тэр тэтгэлгийг аваад амжилттайгаар мөрөөдлөө биелүүлж байгаа, амжилттайгаар ажиллаж байгаа, сурч байгаа тийм оюутнуудыг боддоор нь ингээд тэр хүмүүстэй уулзуулаад, түүхийг хуваалцуулаад тэгсний дараа ажлын бүтээмж нь 2-3 дахин өссөн юм зүйл гарсан юм байна. Тэгэхээр хүнд ямар ч ажил хийж иж болно. Яагаад энэ ажил, таны ажил яагаад чухал вэ? Ямар ач холбогдолтой вэ гэдгийг ойлгуулах гэдэг бол бас нэг одоо тэр хүний мотивацийг өсгөх чухал арга байт юм байна. За тэгээд дараагийн хэсэгт нь болохоор зохиогч маань одоо яг энэ нөгөө нэг high purpose буюу тэ өндөр зорилготой хүмүүсийг багийг бий болгох талаар ингээд 2 сонирхолтой жишээ өгдөг. Үүний би нэгийг л та бүхэн танилцуулъя. Энэ маань 2004 онд Португалд болсон Европын хөл бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээний талаар байгаа юм л да. Тухайн үед болохоор Английн багийн фанатууд нь нэлээд юм хулиганы одоо бүр English hooligans гэд нэрлсэн байгаа байхгүй. Нэлээд тийм бүдүүлэг гэхүү те хэрэг төвөг тарьцдаг, оцсон газар болгоноо тэмцээнийг тойрсон тэр орчинд ингээд цагдаа нартай шүргөөцөлддөг, тэгээд эмх замбраагүй байдал үүсгдэг тийм фанатууд байсан юм байна. Тэгээд тэр 2000 оны Бельгикт болсон Европын аврах шалгаруулалт тэмцээнд болохоор Английн одоо фанатуудаас 1000 гаруй хүн цагдаад баригдсан. Эмх самбраагүй байдал үүссэн, цагдаа нартай шүргөөцөлдсөн, мөргөлдөөн үүсгэсэн гихмчлэнтэй иймэрхүү асуудлаас болоод тэгээд энэ 2004 оны Португалд болсон болох тэмцээн дээр ингээд засгийн газар найжсан юм байна л да. За одоо энэ англичууд ирээд манай хотыг сүрүүлээ ачих үедээ одоо энэ англичуудаа яаж учраа болно гэл. Тэг ямар ч тач ингээд цагдаа нараа маш их өндөр үнэтэй тоногл аваал ингээл мөрөлдөөнөөс сэргийлээд бэлдсэн. Гэхдээ бас нэг арга хэрэгэлсэн нь болохоор нийгмийн сэтгэл зүйн нэг мэрэгчлэлтнийг одоо авчирсан. За тэгээд тэр мэрэгчлэлтэн нь болохоор зөвлөختөө за ийм арга хэрэгжилж үзье. Энэ нь болохоор тэр хүмүүстэй ингээд эв найрамдалтай байх аргыг хэрэглэе. Шүргөөцөлтүүд бид нэр ингээд сайн зүйл болохгүй гэдгийг өмнөх тэмцээнүүдээс харсан. Тэгэхээр энэ удаад илүү инх тайван байх тийм уриалгыг гаргая. Тэгээ тэрний тулд жишээлбэл цагдаа нар бол энэ янз бүрийн буу шийдэм цохиур те энэ нохоо мохоо гэсэн юм мөргөлдөөнөөс сэргийлэх энэ тоног хэрэгслүүдээ цааш нь тавья. Хол байлгая, хүмүүсийн нүдэнд харагдуулахаа болиё. За хоёрт нь болохоор энэ нөгөө англи хулиганууд бөмбөг ингээд дээш өшгөлөөд идэм байл та. Тэгээ бөмбөг өшгөлөхөөр нь цагдаа нар очиод болиулах гал тэгэл тэрнээс болоод их мөргөлдөөнд гарддаг юм байна. Тэгэхээр за тэр бөмбөгийг зүгээр тайваар орчихоо. Тэд нар ингээд бөмбөг өшгөлжлээг цагдаагийн яг хажууд нь ирээд гар хүрэх газар нь л бөмбөг өшгөлөөд байгаа биш бол заавал гүйжчихэд тэрийг заавал зогсоох гээд бөмбөгийг барьж авах гээд шаардлага байхгүй гэдэг тийм дүрм гаргасан юм байна. За тэгээд цагдаа нар дотроосоо хамгийн тийм хүмүүстэй яриа өдөмтгий тийм найзрахаг нөхөрсөг тийм цагдаа нарыг илүү сургаад за одоо та нар ингээд хөл бөмбөгийн талаар сайн судалж байгаа фанатуудтай жижиг яриа өрнүүлчих нөхөрсөг тийм уур амьсгал бий болгох юм шүү гэд тэдрийг илүү сургасан юм байна л да. За тэгээд яг тэмцээн эхлэхэд бараг сая гаруй Английн фэнүүд ингээд Португалд орж ирсэн гэж байгаа юм. Гэхдээ яг энэ аргуудыг хэрэглээд анханасаа ингээд бид нар инх тайван нөхөрсөг байдлаар энэ тэмцээнийг давж гарахын шүү, Английн фанатуудтай найрсаг байхын шүү гэдэг мессежийг жижиг байдлаар олон дахин өгсөөр агаад тэр нь ингээд үйлчлээд Английн фанатууд ч гэсэн ийм агрессив байха болцсон юм байна. Цаав шүргөцөлтгөө тахгүй илүү тайван байгаад хүлээцтэй байгаад тэгээд тэмцээн дуусахад сая гаруй Английн фанатуудаас ганцхан хүн цагдаад баригдсан. Тэгэхээр маш тайван болсон энэ арга нь үйлчилсэн. Тэг үнээс юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр одоо high purpose буюу те энэ зорилгоо ингээд олон талаар олон жижигхэн үйлдэлээр ингээд хүмүүст харуулах нь айгуу чухлаа. Тэр зорилгыг ингээд хүмүүс өдөр тутамдаа ойр орчимдоо мэдрээд эхлэхээр за ийм зорилготой штэ. Нөгөө тал маань ийм зорилготой. За энд нь ингээд хүлээн зөвшөөрөөд энд нь нэгдэжээ гэдэг тийм сэтлийг бий болгох юм байна л да. Тэгэхээр тийм жижиг сигналуудыг бий болгох нь
одоо өндөр зорилготой багийг бүтээхэд аюул чухал шүү. Зөвхөн ингээл том урам зориг өгөх спичтэй яриа хийгээл те фантастик юм яриад байхаас илүүтэйгээр өдөр тутамд нүдэнд харагдах одоо тухайн хүнд мэддэгдэх жижиг тэр зорилготойгоо холбоотой сигналуудыг багийн гишүүдтэй өгөх нь маш чухал шүү гэж энэ чигээр тайлбарлаж байгаамаа. За тэгээд хамгийн сүүлийн хэсэгт нэг зорилгыг тодорхойлох дээр болохоор тэр бага хэрэг ботаны баг чинь ямар нэгэн чадвар, ур чадвар те мэрэгжилтэн байх хэрэгтэй тийм чухал баг байх юм бол түүнлээ яаж бага удирдах тухай ярьж байгаа юм л да. За энэ ч болохоор Нью-Йоркийн рестораны тийм одоо салбарыг та бодоод үзье. Нью-Йоркийн рестораны салбарыг бол маш юм өрсөлдөөн ихтэй. Жил болгон л ингээл мянгаар ресторанууд нэгддэг боловч 5 жилийн дотор тэдгээр нэгдсэн мянган рестораны 80% нь дампуураад аль хэдийн ажилласаа гарцсан. За 20% л зөвхөн ингэж амьд үлддэг ийм амар хатуу ширүүн өрсөлдөөнтэй салбар байдаг. За тэгтэл энэ дундаас хамгийн амжилттай явсан нэг хүн хараг болохоор Danny Meyer. За тэгэлээр Danny Meyer болохоор маш олон ресторануудыг 30 гаруй жил Нью-Йоркийн рестораны энэ салбарт өрсөлдөж тэгээд бараг 25 рестораныг амжилттай нээсэн. За тэгээд тэр дундаас бүгдээрээ бас хоорондоо өөр ялгаатай ресторанууд те шинэ төрлийн хоолнуудтай тим рестораныг нээсэн. За тэгээд бидний одоо сайн мэдэх нэг нь болохоор Shake Shack байна те. Shake Shack болохоор өөрийнх нь нээсэн ресторан тэгээд одоо бүр олон улсад одоо алдартай тийм олон улсад салбартай тийм ресторан болоо нэгтцсэн явж байна. За тэгээд яагаад ингээд энэ хүний энэ ресторан болохоор ийм хэцүү салбарт амжилттай явж байна гэсэн чинь харсан чинь өөрийнх нь болохоор тэр ресторануудын гол зан чанар гол одоо зүйл нь болохоор маш дулаан уур амьсгалтай. За тэгээд нэг үгээр хэлэх юм бол тэр ресторан манай гэрийг үйлчлүүлэгчийн гэрийг санагдуулахаар тийм гэр home те гэр гэдэг гэр бүл гэдэг тийм дулаан уур амьсгалыг санагдуулахаар тийм ресторанууд юм байна. Түүгээрээ ч гэсэн маш их алдартай. За тэгээд хэрвээ та энэ хүний рестораны аль нэгэн ресторанд нь очих юм бол таны төрсөн өдрийг мэддэг те ямар хоолн дуртай гэж мэддэг хизээ таны одоо гэрэлтийн ойч гэдэм үү хизээ таны чухал өдрүүд байдгийг бүгдийг мэддэг. За тэгээ нэг ресторанд очиод нөгөө ресторанд нь очихоор аль хэдийн бас тэрийг мэдсэн байдаг. Та өмнөх сард манай тэр ресторанд очиод ийм хоол захиалсан гэсэн тэрийн дуртай байсан гэсэн одоо тэгвэл энийг танд туршиж үздэг ч юм уу гэдэг их мэдчлэн тэр жижигхэн зүйлүүдийг ингээд мэддэг те та гэртээ байгаа юм шиг таны одоо эхнэр ч юм уу нөхөр танд хоол хийж байгаа юм шиг тэр зүйлийг мэдэрдэг тийм зүйлээдэг. Тэгэхээр энийг ингээд хэрэгжүүлэхийн тулд маш олон төрлийн шатууд ингээд амнж явж байгаа. Тэгээд тэр гинжин хэлхээс дунд тэр олон коммуникац хоорондоо хийж байгаа тэр коммуникашн донд нэг нь л алдагдах юм бол угаасаа хийж чадхааргүй үзэл гэтэл үнийг яаж хэрэгжүүлэх боломжтой байсан бэ? За тэгээд ингээд тохиолч маань ингээд Danny Meyer-тай ингээд суугаа ярьсан чинь асуувал мэдээж та Нью-Йоркийн рестораныг амар сайн мэддэм чинь Нью-Йорк дээр байгаа хамгийн гоё амттай бүргэр юу вэ гэж асуусан чинь мэдээж тэр хүн бол шууд мэдж байгаа шүү дээ өөрийнх нь ямар бүргэр хамгийн гоё вэ гэд. Гэтэл тэгж хариулахын өмнө жоохон бодоод чи ямар бүргэр дуртай юм? Ямар бүргэр чамд илүү таалагддаг юм те? Чи ямар атмосферын дуртай юм ч гэдэг юм уу те? Тэгээд асууж гэж байгаа байхгүй. Шууд л тэр гэд хэлхийнхээ оронд гол нь юу энэ өөр байсан бэ гэхээр тухайн customer буюу одоо тэр үйлчлүүлэгч нь тухайн үед ямар юунд дуртай байгааг нь эхлээд ойлгочоод тэгээд санал болгох гэдгийг нь болохоор амар чухал байсан гэдгийг нь болохоор энэ чи эхэлж байгаа. За тэгээд мэдээж ингээд ресторан эхлүүлэхдээ Danny Meyer гэдэг нь бол анх рестораны тухай бизнесийн тухай юуж мэддэггүй байсан. Гэхдээ нэг зүйлийг мэдчихсэн нь гэхээр би ресторанд очихороо ямар мэдрэмж төрвөл гоё вэ гэдгийг болохоор мэдчихсэн. Тэр нь болохоор юм гэртээ байгаа юм шиг ийм гоё тайван амгалан тэгээд ийм дулаан уур амьсгалыг хүсмээр байна гэдгийг батсан учраас ерөөсөө тэрэн дээр л анхаарья гэд ингээд хийсэн байгаа. За тэгээд эхний жилүүддээ ингээд нэг бага нэлээд ингээд хэцүү даваануудыг туулаад явж исэн. За тэгээд нэг том момент болсон болохоор нэг үйлчлүүлэгч саймон загас захиалаад тэгээд айгуу таалагдаагүй тэгээд дахиад нэг өөр хоол захиалаад тэгээд гол нь тэр нөгөө өмнө захиалсан саймон загас нь болохоор хагасыг нийцсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө тэнд ажиллаж байсан ресторанны менежер нь болохоор энэ нэмэгтэй 2 дахь хоолоо захиалж байна гэж бодоод өмнөх саймон загасыг бас ингээд биелэн дээр нь бичээд тэгээд ингээд үлдсэн талд идээгүүд загсыг нь болохоор хайрцан тэгээ өгөө явсан юм байна л да. Тэгсэн чинь тэр нэмэгтэй маш уурлаад
өчиг маргааш нь уцаар яриад та нар одоо ингээд дургу ийм байхад яалаа гэж маш гомдол мэдсэн. За тэрэн дээр ингээд Дани Мэр өөрөө бодсон нь болохоор яг зөв байна. Энэ эмэгтэй бол яг зөв байна. Бид нар бол ингэж үйлчлэгчтэй ерөөсөө үйлчж болохгүй. Гээд бүх компани тийм одоо ретрит одоо хийгээд бүх компанийн ажилтнаа хийсэн хурал хийгээд энэ дундаасаа ерөөсөө энэ дунд хамгийн чухал зүйлүүдэд тодорхойлъё гэж тодорхойлсон. За тэгээ нэгдүгüүрт нь болохоор өөрсдөө тодорхойлоход 5 чухал зүйлийг тодорхойлоо. Нэгдүгüүрт нь бидний хамт ажилладаг хүмүүс, хоёрдугаарт нь бидний зочид, гуравт нь community, дөрөвт нь бид нарт хийж байгаа одоо supplier-ууд байна те. Дараа нь одоо хөрөнгө оруулагчд гэх мэтлэр тодорхойлсон. За түүнээс гадна жижиг юм catch phrase-үүд те тийм онцгой үгнүүдийг, өгүүлбэрүүдийг тодорхойлсон ба тэр нь болохоор шилээ зочдоо унш те эсвэл байнга найрсаг харилцаатай бай. Эсвэл асуудлыг шийдэхэд дурлж гэдэг ч юм уу те. За эсвэл ямар нэгэн байдлаар өгөөмөр таамаглал гарах гэдэг юм жижиг өгнүүдийг ингэж оруулсан. Жишээлбэл ингээд түрүүний хэлсэн өгөөмөр таамаглал гарах гэдгээ те making charitable assumption гэж юм л тэр нь юу гэсэн үг лээ. Хэрвээ хин нэгийн ингээд ямар нэг байдлаар буруу зан аваар гаргаад ямар нэгэн зүйл болохгүй үйлчлэгч нь болохгүй байх юм бол тэр үйлчлэгчийг өстэй юм сонир үйлчлэгч нь гэж ярихын оронд эсрэгээр юу нь болохгүй байгаа юм бол яагаад тэгсэн бол гэж ингээд бодоод тэрнчнээс нь харисаг би юу тусаж болох вэ те бид нар яавал энэ хүн тайвар байх гэдэг нь гэж талаас нь хар те тэгэнгүүт ингээд их мэдчлэн нэлээд олон ийм зүйлүүдийг ингээд бүгнүүдээ гаргаад ирэнгүүт тэр нь болохоор нийлүүлээд энэ олон жижиг сажигнуудыг гаргаад ирэнгүүт бүгдээр ингээд нийлүүлээд өдөр тутам тэрийг ингээд хэрэгжүүлээд эхлэнгүүт юу болсон бэ гэхээр бид нар бол хүмүүсийн төлөө санаа зовдөг юм аа. Бид нар үйлчлүүлэгчтэй хамгийн чухал тавьдаг юм аа гэдэг зэм том уур амьсгалыг бэлдээд эхэлчихэж байсан. Тэр нь болохоор тэр энэ рестораных нь хамгийн том чухал зорилго нь болоод ирж байгаа гэсэн. Тэгэхээр ерөөсөө энэ дундаас гэр бүл гэрсэг байх, дулаан уур амьсгал гэдгийг бүгдийг ингээд хийлгэж байгаа гэсэн. Тэг ингээд нэг талаас нь харахаар ингээд зүгээр л ингээд өгнүүд байгаа юм шиг ингээд харагдаж байгаа бодлооч яг үний хэрэгтэй байх юм бол өдөр тутам ингээд хийгээд ирэхлээрээ одоо энэ бол шинжлэх ухааны бас ингээд тайлбарж ирсэн зүйл болохоор heuristic тийм таны өдөр тутмын үйл явдлыг ингээд чиглүүлэгч нь болоод өгдөг. За тэгэл нэг ямар нэгэн асуудал гараад ирэнгүүт манай нөгөө нэг өгүүлбэрч юу лээ тэр штэ гэд шууд бодоод тэгээ тэрнлэн ингээд чиглэгд. Тэгэнгүүт тэр ингээд ажиллаж байгаа бүх хүмүүс ямар тохиолдолд юу хийх ёстой вэ гэдгийг мэддэг болоод ирнэ гэсэн үг. Тэгэхээр ингээд бүр ингээд тэнцэн бол гайдлайн буюу одоо ингээд хийх ёстой зүйлүүдийн дарааллууд нь гараад ирдэг. За тэрийг нь болохоор бүр ингээд соёлд нь ингээд шингэтэл нь ингээд өдрө болгон тэрийг байнга хэрэгжүүлдэг болоод ирж байгаа. За тэгэхээр энэчээс үгэлхээр тийм ур чадвар хариуцсан ямар нэгэн зүйл хийх нь тодорхой тэр үйл явдал гарахад яаж хариу урвал үзүүлэх нь байнга адилхан байх ёстой гэдэг тийм зүйл шаардлагадаг culture ах юм бол соёл ах юм бол энийг хэрэгжүүлж болох нэ. За тэгвэл эсрэгээрээ нөгөөд нь уран сэтгэмжтэй бүтээл сэтгэлгээд шаардагдсан байх юм бол бас арай өөр тий. Яагаад гэх юм бол чадвар шаардлагатсан зүйл дээр болохоор А гэдэг зүйл гарах юм бол Б-г заавал хийх хэрэгтэй гэдээ ойлгочихоо тий. Харин бүтээл сэтгэл байх юм бол А гэдэг зүйл байх юм бол хааш явах нь мэддэхгүй X буюу одоо хааш явах нь мэддэхгүй зүйл болно тий. Ямар нэгэн байдлаар тэрийг олох хэрэгтэй. Тэр тохиолдолд яах вэ гэж энэ гарч байгаа нэг жишээ нь болохоор Pixar та бүхний мэдих одоо хүүхэлдэйн кино бүтээгч маш алдартай одоо компанитай Pixar-ийн үүсгэн байгуулагч Ed Catmull бол тий Catmull үүсгэн байгуулагч одоо бас CEO нь байдаг. За тэгээд яаж энэ Pixar бүр ингээд Pixar-ийн хийсэн кино болгон ийм амар алдартай сайн явдгийм бэ гэдэг тадаас нь ингээд зохиолч маань очиод Эдтэй уулзаад ингээд Pixar-ийн дээр очиод ингээд хийж байгаа юм л да. Тэгээд ингээд харсан чинь өөрөө болохоор хэлэхтэй болохоор үүсгэн байгуулагч нэгчтэй би болохоор хүмүүсийг бүтээл сэтгэлгээр төлөвлөдөггүй. Би болохоор тэр бүтээл сэтгэлтэй байх тэр орчныг нь бий болгодог. Би бол ингээд тэрийг тусал тийм байгаас гэдэгт нь тусалдаг гэж байгаа байхгүй юу. Одоо хэрэв усан зав ингээд их далаад ингээд сэлээд явж ялаа гэж харахад түрүүний хэлсэн чадвар сайтай хүмүүс нь болохоор одоо гэрэл замхах шиг. За наашаа ирээрээ ингээд чиглүүлээд байж байдаг бол бүтээл сэтгэлгээ яах юм бол тэр нөгөө шилжүүлэгч хүн маань болохоор усан завыг залуурдаг биш. Харин эсрэгээр нь тэр усан зав амжилттай явхад
тусалдаг инженер нь доор нь ороод механик нь зөв байна уу, энэ зөв байна уу, энэ нь ажиллаж гинэ үү гэдгийг шалгадаг инженер шиг нь ажилт юм аа. Тэгээд харин тэр усан завыг залуурдах хүмүүс нь болохоор тэр өөрөө баг хамтаа өөрсдөө байдаг. Өөрсдөө тэрийг нь болохоор ингээд залууртаа явдаг. За тэгээ Pixar-ыг ингээд онгойлгаад харах юм бол Pixar дотор хийж байгаа ихэнх кинонууд ер нь ихэнх биш бүх кинонууд хамгийн ихэндийнх нь хувилбар нь болохоор маш муу байдаг. Харахад бол угаасаа зэн бүтггүй мэн гэдэг бүх одоо тэр бидний мэдих Up байна те Амир хөөрхөн Frozen байна. Big Hero гэдэг бүх Pixar кинонууд анх гарч иртээ үнэхээр муу байсан. Тэгээд тэрийг ингээд цаажаад юу нь болохгүй байна ингээд явангууд болдог сайжирдаг байгаа. Тэгэхээр тэр сайжрах орчныг бүрдүүлэх гэдэг нь болохоор маш чухал. Тэгэнгүүт тэр баг нь амар чухал болчих тарж байгаа юм л да. Өөрийнх нь хийжсэнээр авах юм бол ямар нэгэн тийм сайн санааг айгүй гоё айдиаг те гоё за энэ станы янзын болох гэдэг тийм айдиаг дунд зэргийн багт өгөнгүүд тэр бол ингээд тэр айдиаг бол ингээд сүрүүлждэг гэж байгаа. Харин эсрэгээр энэ ч явахгүй да гэдэг тийм санааг маш сайн багт өгөнгүүд тэр бол улам сайжруулад харин улам мундаг болоо гараад ирдэг. Тэгэхээр тэр ерөөсөө гол бидний зорилго болохоор энэ Pixar-ийн зорилго нь болохоор зөв багийг бүрдүүлэх. За тэгээд тэгэнгүүт зөв баг нь өөрийгөө зөв чиглэлд угаасаа чиглэлээр явчихдаг гэдгийг нь болохоор хэлсэн. За тэгээд хурлууд байдаг те маш олон Pixar дотор түрүүнээс дэгийг хэлжсэн. Brain trust гэдэг байдаг те. Тэгээл ингээд өдөр тутмынхын юм дээр болохоор өмнөх хийсэн зүйлүүдээ бас ингээд хоорондоо ярьдаг. Brain trust дээр нь болохоор фидбэкүүдийг нь илүүсэн авдаг гэдэг юм уу те. Тэгээ гол нь болохоор үнэнч тэр Nino-гээр тэр ямар нэг тэр ранкгүйгээр бас дахин ярьдаг. Өмнөхдөр бас татагдаж магадгүй. Дээр зүйлүүдийг бас хийдэг байсан гэж өөрөө хэлж байгаа юм л да. За тэгээд энэ үсгэн байгуулагч Edmund нь болохоор зөвхөн Pixar-ыг аваад гарсан байж. Энэ нь яг арга барилаа Disney дээр бас хэрэгэлдэг. 2006 онд болохоор Disney Pixar-ыг худалдаж авсан. За тэгмээ тухайн үед болохоор Disney бол ерөөсөө олигтой сүүлийн 10 жилд ямар ч тийм хит анимашн ерөөсөө гаргаагүй тэр алтан үе нь бол өнгөрцөн үе байсан. За тэгээ Pixar-ыг авснараа ерөөхдөө юу хийсэн бэ гэхээр тусад нь ингээд байлгасан. Гэхдээ Pixar-ыг аваад Pixar-ын дээр толгой удирдах байгаа хүмүүсүүдийг Ed Catmull-ыг болон Lasseter-гээд бас тэр нэг удирдагчдыг нь Disney руу авчираад Disney-гийнхаа багийг сайжруулсан. За тэгээд энэ дээр хийстэй хэлэхдээ болохоор Ed очоод ингээд Disney-гийн багтай ярихдаа бид нар та нарыг ерөөсөө өөрчлөхгүй. Юу хэлэх юм бэ? Бид нар яаж ингэж та хэдийн энэ бүтээл сэтгэлийг явдаг тэр арга барилыг чинь л өөрчлөлтөн тэрнээс чамааг өөрчлөхгүй гэж хэлээд тэгээд өмнө ингээд Disney тарсанд ингээд дандаа дээрээс нь ингээд бүх тушаалууд нэрдэг байсан юм байна л да. Executive дарга нь энийг зөвшөөрөө, дарга нь энэ storyline-ыг зөвшөөрөө, тэгмээ доор нь очиод дараачийн төвшнийх нь хүмүүс нь зөвшөөрөө. Тэгээ хамгийн сүүлд нөгөө нэг анимашн хийдэг хүмүүс нь хийдэг байсан. Тэрийг нь харин өөрчлөлөөд executive-ууд нь болохоор зөвөр feedback өгдөг. Хамгийн сүүлийн шийдвэрийг гаргадаг. Харин доор байгаа тэр ажиллаж байгаа тэр яг анимашн хийдэг креатив хүмүүс нь болохоор өөртөөхөө гаргаад тэгээд ингээд байнга фидбэк лупер ингэж явдаг байдлаар ингээд өөрчилсөн. Тэгээд тэрний дараа Pixar-ыг худалдаж авснаас хойш 5 жилийн дараа Disney хамгийн анхны бас хит Tangled те Frozen гэдэг тэр нөгөө нэг Zootopia гэдэг том кинонуудыгаа гаргаж эхэлсэн юм байна. За тэгэхээр хамгийн гол зорилго нь болохоор ингэж креатив байх нь зорилго биш харин тэр орчныг нь бүрдүүлэх гэдэг нь болохоор энэ чинь зорилго нь болж эхэлж байгаа юм байна. За тэгээд хамгийн сүүлд нь одоо энэ зорилго гэдэг энэ хэсэг дээр болохоор ямар үйлдэлүүдийг бид нар хийх боломжтой вэ? Та өнөөдөр хийх боломжтой вэ гэхэлэр баг дотор байгаа өөрийнхөө хамгийн чухал гэд зүйлүүдийнхаа ранклаад тэрийг нь бол маш тодорхой ойлгож өгөх. Төрөний хэлжсэн төгөө нэг ресторан дээр гарч ирсэн тийм хамгийн чухал нь юу юм бэ гэдгийг нь ранклж өгөх. Тэгэнгүүт ингээд буцаагаад таны тэр чухал зүйлүүдээ мэдээд эхлэнгүүт тэгийг түрүүд ярьж байсан тэр баг нь хаашаа чиглэж ажиллахаа угаасаа ойлгоод ирнэ. Тэгэнгүүт тэр баг тэр чигээрээ явах болно. За ихэнх ингээд амжилттай явж байгаа тийм групп багууд бол ерөөдөө маш цөөхөн тийм зорилгоодыг 5 болон 5-аас бага зорилгоодыг ингээд бэлдээд өгчдөг. Тэгээд хүн болгон тэрийг тархиндаа ингээд мэдэртэл ингээд байж байгаа. За тэгээд голноос эдгээр зорилгоодыгаа маш ийм clear буюу одоо маш тийм ойлгомжтой байдлаар бүгдийг мэдэх хэрэгтэй. Бүр ингээд
агаарт байгаа юм шиг ус агаар шиг хүчил төрөх шиг болтол тэр зорилгоо бүр мэдрүүлэх хэрэгтэй. Нэг судалгаа хийгээд үзсэн юм байл да. Тэгсэн чинь дарга нар нь болохоор ерөөхдөө том удирдах түвшний болохоор манай компанийн нэг 60% зорилгоо мэдж байгаа гэсэн боловч яг үнэрхтэй ахын бол зорилгоо мэдж байгаа нь ерөөс 2% байсан гэж байгаа байхгүй судалгаан дээр. Тэгэхээр та ингээд хилээд байгаа хэрнээсээ ерөөс мэдгүй байх тохиолдол ингээд байдаг. Тийм болохоор тэрийг бүр ингээд ус агаар шиг болтол ингээд сайн зорилгоо татах хэрэгтэй. За тэгээд түрүүний ярьжсэн шиг ямар нэг чадвар шаардсан ажил байна уу? Эсвэл бүтээлч сэтгэлгээ шаардсан ажил байна уу гэдгийг тодорхойлоод тэгээд тэрэнд нь тохирсон зорилгоодыг бас тодорхойлж өгөх хэрэгтэй. Хэрвээ чадвар шаардсан ажил байх юм бол А цэгээс Б зүрх хүртэл яг юу хэрэгтэй гэдгийг нь бүр ингэ тодорхойлоод өгнө. Бүтээл сэтгэлгээ ажил шаардсан ажил байх юм бол А цэгээс X хүртэл явахт нь ямар орчин хэрэгтэй вэ? Юу байвал эдгээр явах вэ гэдгийг нь болохоор тэр орчныг нь бас бүрдүүлээд өгнө. За тэгээд ийм ойлгоход амар тийм catch phrase-үүд үгнүүдийг өгүүлбэрүүдийг ингээд тодорхойлоод өгөх хэрэгтэй. Тэгэхээр бас ингээд цэжлэхэд ч гэсэн амар байдаг гэж ингэж хэлж байгаа юм. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор bar setting behaviors би одоо ингээд жижигхэн үйлдэлч байсан хамаагүй тэрийг болохоор манай энэ зорилго дотор нийцж байгаа тэр жижигхэн үйлдэлийг ч гэсэн бүрс яс хийдэг болгож байгаа. Тэгээ түрүүний нөр рестораны Дани Майерс болохоор ингээд давсныхаа савыг хүртэл яг нөгөө яг байрлал нь ингээд тодорхой болсон. Тэрнээс 1-2 см л зөрөхөд очиж ингээд застдаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт угаасаа ямар ийм өндөр стандарттай ямар тийм байгааг нь болохоор бусад ажилчид нь ч гэсэн мэддэг болчихно. Тэгэхээр юм жижигхэн зүйлээс нь ч гэсэн тэрийг бол маш сайн ингэж ойлгох хэрэгтэй. Тэгээд жижигхэн зүйлс чинь олон удаа давтагдах тусмаа том зорилго руугаа чиглэлж явахдаа тэрийг нь улам ингэж хүчрүүлэх юм аа гэдгийг нь болохоор энэ дээр бас ингэж ярьж амаа. За ингээд ерөөхдөө бидний ном энэ дуусч бит хоёроос нэлээд удаа ярьчлаа тий. Харин маш их баялаг жишээхтэй ном юм. Энэ хүртэл энэ номыг сонссонд баярлалаа. Ном маань та бүхэнд олон хэрэгтэй мэдээллийг хүргэж, илүү хүчрэхэг баг хамт олон бүрдүүлэх, илүү байгууллагынхаа соёлыг хүчрхэгжүүлэхэд нэмэр болно гэж найдаж байна. Тэгээ подкаст өндөрлөхөөс өмнө подкастынхаа ерөнхий вентгчийг дурдъя. Denk Pharma Quality for Your Health Made in Germany таны эрүүл мэндийн чанарыг Германд үйлдвэрлэв. За энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийнханд дугаар маань бас таалагдсан гэдгийг найдаж байна. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай. За түр баяртай.